За cheers. Cheers. За 40 дахь дугаартаа тавтай морилцгаан уу их мөндөд үзэгчтэй та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Ингээд бид бүхний Пүү подкастын маань 40 дугаарын хөө та бүхэндээ хүрж байна. Ингээд 40 дахь дугаарыг хүргэж байна. Тэгээд манай зочин хост золын 5 дахь дугаар. Тэгээд энэ дугаараас хойш зол маань надаа байхгүй болно. Зайлах гэж. Та бүхний хүсэлтээр одоо би ингээ байхгүй болох ч байгаа юм. Зарим хүмүүсийн хүсэлтээр одоо зайлж байгаа манай зохион тэгээд. Үнэхээр тийм баярлалаа. Баярлалаа 5 дугаар хамт байсан баярлалаа зал. За тэгээд үндсэн хоёр зочныгоо одоо бид бүхэн өрсөн маа. Тэгээд Ар Монголын алдарт одоо аялагч англи руу дугуйгарж ийсэн залуу. Ваза хөрөлцөрсөн байна. Баярлалаа. Орой минь 30,000 км тийм үү? 14,000. 14,000. Ер нь одоо явахаар 30 болчих. Одоо 30. За 14,000 одоо километр аялсан байна. За тэгээд Анука хөрөлцөрсөн байна. Анукатай одоо сайхан үргэлжлүүлээ танилцъя те. Тэгээд ийм хоёр зочинтойгоор манай энэ хүү 40 дахь дугаар маань үргэлжлэх болно. Тэгээд үздэг бүх хүмүүстээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Тэгээд бүгд хамтдаа өнөөдөр хоёр зочныхоо болон золынхоо үдэлтийг хийгээд подкастаа үргэлжлүүлцгээе. Тэгээд Анукагаас эхлэх үү. Ер нь өөрийгөө товч танилцуулаад сайн сайхан юу байна? Ойрт уран бүтээл юм уу? Тийм. Тэгээ намайг Ануудэр гэдэг. Ер нь тэгээд Анука гэж дууддаг. Тэгээд би бол чөлөөт уран бүтээлч. Тийм юм байгаа. Тийм чөлөөт уран бүтээлч. Тийм. Тэгэл нэг бодогтой зурагтаал тэгэл зураг зураад байж. Зураач юм уу те? Тийм. Тийм нэг тийм байгаа. Тэгээд сая сүүлд нэг зураг гаргаад тэр 3 сар гихсээ бүр нэгч гэрээсээ гараагүй. Бүр дэлгүүрч гараагүй. Гадаач гараагүй. Тэгээ 3 сарыг өнгөрөөснийхаа дараа би бас нэг акцидент болоод хайсан гэж битүү чанагч дэлбэрээд. Тэгээ цээжин хэсэг хөлсөд тэр шитэд хүлээдээд. Тэгээ дахиад 1 сар гэжтэй байгаад. Яа амар. Тэгээ одоо дэлбэрт юм байна тий. Харин тийм. Би нэг айгуу сайн битүү чанагчтай айгуу сайн хоол хийдیں۔ Тэгээ яг юм болоогүй юм би юусэн мэдээгүй. Тэгэл дэлбэрсэн гинт тэгэл онгойлгох гэсэн чинь зүгээр болцоод дэлбэрсэн юм уу? Тийм. Одоо зүгээр би азар болонготой тэр локи нээгүйсэн. Тэгээ локи нээгүйсэн болохоор зүгээр ингээд пүнк гэл шууд асгарсан цээж рүү. Тийм. Тэгэл нэг тийм гинтим юм болсон. Гэтэ яхаа даваа гараад ирсэн. Тэгээд 1 сар ихтер тахтаа бол юу айгүй хүм ойлгож авсан. Тийм. Тэгээ ямар ч лээсэн 4 сар гэртээ хийсэн болохоор одоо ер нь жоохон сошиалайз хийж байгаа. Тэгээ сошиал хөгжүүлэлтээ хийж байгаа. Тэгээ өөрөөр ажлуудыгаа ер нь бол хийгээ явж байгаа. Гэтэ яхаа өөрөө хийдэн прожектууд л ер нь бодсон байгаа. Артал руугаа ер нь тийм. Тэгээ өнөөдөр бас нэг мэдээ бид нар зарлана гэдэг ааш тий. Тэгээ жоо байж байгаа хэлээ тий. Амьдралынхаа нэг чухал хүнийг зарлах галах шүү. Зарлах юм байна. За ваза. За сая дахиад явчаад ирсэн тий. Ирландаар явсан байсан. Тэгээ тэрний араас дахиад аялчаад ирсэн байна. Ер нь бас дугуйтай явсан тий. Сая ер нь жилийн аяллаа дуусгаад Монголд ирээд тэгээд ер нь ийш тийш аюу олон явсан. Тэгээд дандаа 1 сар ер нь хамгийн уртаа 1 сараар ч юм уу. Тэгээд он гарснаас хойш за сүүлийн 5 сар эхэлсэн. Ер нь 4 сард нь аялсан. Он гараад одоо яг оны төгсгөлд ээжтэйгээ цуг Английн Премьер лигийн тоглолт үзэх гээд ээжигээ давуулаад Лондон явсан. Тэгээ ирчээ дахиад 7 хоноо дахиж Англид очиод 7 хоноод ирнэ гэсэн боловч Ирландд 2 хоног гэж очиод нэг 20 ончоод тэгингээ бас зүгээр байхаар дараагийнхаа дугуйтай аялал ер нь жоохон туршлага судал хийгээд 6 хоног бас дугуйтай Ирландын баруун эргээр аялж агаад тэгээ ирээд Филиппин руу нэг сар явчаад ер нь дараагийн аялдаа бэлдээл яваад. Тэгээд нэг ирээд нэг одоо нэг 10 хоног гинөө. Бүр англичаад ирсэн биш тий. Харин сая бүр англи руу бараг нэг хүмүүс чинь бараг чиний нөгөө 22 дахь аймаг болчихжээ тий. Юу аймаг байдаг тэрэлж явчихад ирж байгаа юм шүү. Тий ингээ англи руу зүгээр ингээд. Тийм сайн сайхантай хоёр зочин маань байна. За тэгээд золоор сайн сайхан юу вэ? Зол найзаа одоо 5 дахь дугаар. Сүүлийн дугаар. Одоо хэлийгс бүхний хэл гэж тий. Энэ дугаар чи ярих гэсэн бүхнээ яриад тэгээд дуусгах. Яах вэ? Би байдгаараа л байна. Үсээ буржилсан. Тийм, өнөөдөр ингээд сүүлийн дугаартаа зориулаад үсээ буржилгаж ирлээ. Хөөрхөн мангой юм. Тийм, тэгээд би яг ингэж бодсон аахгүй нөгөө подкаст ингээд хөтлөөлтэй ингээд энэ чинь сингл хүмүүс амар хүүцдэг. Тэгээд би ингээд бас сингл байгаагаа зарлангууд ингээд аюу олон ингээд те болцсон сал ирэх юм болов гэж үгүй юм л шүү дээ. Үгүй шүү дээ. Подкастаар хүн подкастаар болцсон хүнээ яриад тахаар хин тэр хүн лөө юм бичих юм. Харин тийм байлээ. Тэгэл минь одоо өөртлөгийн ганц байгаа юм биш үү? Харин тийм би тэрийг л ойлгож авсан. Хүмүүс чинь ингээд тэр түүхний эзэн би ч байж болно. Тийм ингээд энтэй одоо ингээд болцчих юм бол аюул л намайг ярьчин гэж бодоод. Яг тийм. Би яг чиний подкастны сэдв болох гээд байна.
Одоо тэгээ ахиж орохгүй юм чи. Яг одоо л Одоо ярих юм шүү. Тийм одоо л яг болсон юм байна тий. Тийм. Одоо байгаа бүх түүхүүдээ өнөөдөр шавхаад дуусгаарай. Өнөөдөр бүгдийг ярьж байгаа. Өөр сахилахгүй залуу малгаа бүгдийг өнөөдөр ярьж дуусгаарай. Одоо угаасаа манай хоёрсон ч гэсэн амар ярих байх гэж бодож байна. Тэгээд бид нар ер нь хайр дурлал ярьдیں۔ Тэгээ хайр дурлал дотроо сингл амьдралын тухай ярьдаг байхгүй юу? Тэгээд тиймэрхүү асуултуудаар асуун тэгээ хоорондоо сайхан ярилцаад явдаг. Тэгээд та хоёр манай подкастыг үзчихсэн бол ер нь дандаа л нэг толгой тойрсон сингл амьдралынхаа сайхан асуудлуудыг яриад явдаг ба. Тэгээд одоо жишээ нь хамгийн сүүлд хизээ болцсон үгээл ер нь эхэлдэг тийм. Тэгээд Вазагийн үед бас хамгийн сүүлд хизээ өөр орны охинтой болцсон. Чамд ер нь аль орны охин илүү чам таалагдав? Англи хэлгүй даа. биш үү? Ер нь нэг дуутай аялж явахдаа бас нэлээд болцсон. Тэгээд Аялж бүр дуутай. Хөөе чамд аялж байгаад болох цаг гарч ирж байгаа юм уу? Зөндөө гарсан шүү дээ. Тэгээд тэр чинь нэг юм арай содон. Тэгээд нэг юм иршүүд маягийн харагдаг гэх юм уу? Тэгэхээр ер нь эмэгтэй хүнтэй ингээ харилцахад айгу амархан байсан. Тэгээд ингээд олон өөр тийм орны хүмүүстэй ингээ харилцах тусам ер нь ингээд илүү сонирхолтой санагдчихсан. Ер нь ингээ хүмүүнийг ер нь айгу таньж. Тэрнээс өмнөх бол би ер нь бол болзоонд ер нь явж үзэж байгаагүй. Ер нь нэг тийм эмэгтэй хүнтэй харилцах тал дээр ер нь амар тийм юу байсан бохоо хаалттай. Тэгээ байнгын тийм бэлтгэл сургуульд тэгэл нэг тиймэрхүү өсөл мөрөөдөл гээл нэг тийм л юм яриа явж идэг. Тэгээ саяны аяллаар бол ер нь одоо өмнөх амьдралдаа дутуу байсан зүйлүүд ер нь жоохон нөхөж явсан. Үзээгүй мэдрэмж юм биш үү? Худлаа чи. Англи даач шотлаа. Болзооны туурал байсан байна л да. Тэр хүмүүс нь болж байгааг мэдээгүй би болцсон. Одоо тэр нөгөө нэг явж исэн газруудаас хамгийн сэтгэлд үлдсэн хүмүүс гэж байдаг юм. Сэтгэлд үлдсэн охин найзлсан охин бэ гэж асуух юм шиг байна. Ер нь тэгэл зөндөө байна дөө. Тэгээд зөндөө юм. За хайлайт 3-ыг нэрлэе. За Узбек, Иран, Монгол. Яг нь Европт нөгөө нэг монгол оюутнууд байгаа шүү дээ. Гэтэ ер нь ингээд олон улсаар аялаад явж байхад монгол охтууд бол үнэхээр хөрхөн. Яалч юу Европ те. Европ ч яг үнэндээ бол царай муудаа шүү. Монгол охтууд бол яалч бүр царай монгол охтууд яалч хөрхөн. Гэхдээ Узбек, Иран бол бас арай өөр бас үзээтэй тийм. Бүр үнэхээр лаг одоо яаж тэгж зүс царай би хаа за тийм байгаа юм те. Шууд харцаараа нүд хамар те. Тийм бас генерик байна те. Тийм ер нь аюу нэг тийм царайлаг хүмүүс байсан. Тэгээ хамгийн сүүл ер нь амьдралынхаа баг анхны болцоог сая л хийсэн гэх юм уу. Сая би Филиппинд яваад 1 сар англи хэлний сургалтанд суусан. Тэгээд 2-7 хоног болж явахад Японоос оюутнууд ирсэн байдیں۔ Тэгээд тэр дундаасаа нэг хүн аюу таалагдаад. Тэгээд эхлээд бол би угаасаа намайг тоохгүй гэж утсан. Ер нь бол надаас өндөр. Тэгээд айгу хөөрхөн. Тэгэнгүүт л хойл ирсэн байхгүй нэг найзтай. Тэгээд найз нь ер нь бол ингээл айгу хөөрхөн харагдал тэгээд крашлал ер нь яриа энтер өдөггөл. Тэгсэн чинь яг нөгөө талаас надтай яриа өдөж орж ирээл. Тэгэл ер нь нэг жоохон гэл яриад хичээлийн давтуулаад тэгж байгаа л өөрөө ер нь тасцсан дөө. Чи найз сонирхчихсэн чинь найз нь чамайг сонирхсан. Тэнгүүт л яг нөгөө нэг юу гин тэр ингээд ярих тусам илүү нэг тийм гоё хүн санагдсан. Таних тусам илүү татагдаад тэр ярьж байгаа. Тэгээд ер нь ингээд өөрийгөө харж байгаа юм шиг санагдсан. Айгүй нэг тийм гоё харилцаатай. Тэгээ ер нь юм гэрэл цацруулсан гэх юм уу? Байнгын нэмсэж явж болцоод өөрийгөө хангацж ямар амар тий. Одоо тий харилцаж байгаа юм уу? Тий одоо харилцаж байгаа. Тэгээд халын зан харилцаа. Япон хэлээр чи одоо чи аялалд явахлаар японоор дайрах уу? Тий японоор дайрна. Тэгээд олцох нь. Тий ер нь бол ингээд амар олон зүйл давхцсан л та. Тэгэл ер нь бол ингээд одоо 7 хоногийн дараа явах чиж бас те хүнд ингээд сайн болоод явчих юм лийгүү штэ. Тэгээ ер нь айгүй ингээд бодоол яг үл хийх үү хийхгүй юу гэд. Тэгээ ер нь ингээд ухраагаад бодохоор айгүй олон зүйл яг тийш ингээд чиглүүлж ирсэн юм шиг цаг хугацааны яг гоё таарсан юм шиг санагдсан. Тэгээд ингээд өөрийнх мэдрэмжийг илэрхийлэхэд нөгөө талаас ч гэсэн яг адилхан мэдрэмж авцсан байсан ер нь ингээд айгүй гоё байсан гэх юм уу. Тэгээд би ч яг тэр одоо Япон оюутнууд ирэхээс өмнө Борок харлал ер нь айгу гоё харал. Хүн очоод ер нь зүгээр сайн үнтэй дагуулж шууд үерхээр харлаа байхгүй. Тэгээд би яг хөө тэр талаас ингээд өөрийнхөө мэдэрсэн мэдрэмжээс нэг юм хамгийн өндөр зэг дээр нь гарч агаад ер нь тийм талаар ярьсан. Тэгсэн чинь тэрэн дээр ярьсан бүх зүйлээ өөрөө хэрэгжүүлсэн байдгийн. Бүх болзооны тэгээд ер нь тэгэл наар жаргах мөчийг харах энэ төр бол айгу гоё. Яа, ядчаа ч Борокын харал чинь бүр ингээд дэлхийн бүр бас нэлийн гоё үзэсгэлэнтэй харлын цагаан юм торомсог илсээрээ алтартай, зингээ усаараа алтартай. Тэгээд тийм газар наар жаргахыг хараа тийм ярахаар угаасаа бүр ингээд юу оч байтгаа ингээд гал мал нь одоо маналцсан нэстэй. Тэгээ олон дулаахан байхаар тэгээд тийм юу ч хийсэн гоё гэдэг тий. Тэгээд аяллахаа хамаг түүхийг ярьсаар байгаа л ер нь
Шууд ингээл автуулаад ингээл. Гэхдээ хэрвээ босоо дугуйтай гараад хэлсэн тийм. Амар романтик шүү дээ. Тэгээд өөрөө ер нь айгүй сонирхож асуусан. Эхлээд бол зүгээр ямар ч нэг тийм илүүддөө санаагүй л ярьж байгаа шүү дээ. Тэгээд сүүлдээ ер нь ингээд айгүй нэг тийм очаасаа. Гэтэ хэрвээ чи Япон руу явахаар төлөвлөөгүй байсан бол явах байсан бол одоо би өөрөө эргэж очих гол үзээд байна л да. Одоо 3 сараар ирсэн байхгүй юу? Тэгээд намайг байхад 14. Одоо сар болгож байгаа. Тэгээд ер нь нэг тийм шийдвэртэй. Одоо Японд руу явахгүй байна. Үгүй Филиппин руу. Нөгөөх нь 3 сар тийж сурах юм байна. Тийм. Тэгээд ер нь бол яг нөгөө нэг тийм хариу нь болохоор ер нь 14 хоног бол айгу богинохон байсан. Хэрвээ ирэх юм бол зөвшөөрье гэдэг тийм юутай баг. Тэгэхээр одоо тэрэн дээр чинь тэгээд тэгвэл одоо чамаас ямар хичээл зүтгэл гарах нь гэдэг харж байгаа юм биш үү? Нэг тиймэрхүү тэг анх удаа өмнө ерөөсөө үерхэж байгаагүй. Тэгээд анх удаа юм эмхтэй хүмүүс чинь үзээ гомдох үедээ чи өнөө. Нэрээ. Өмнө ерөөсөө үерхэж байгаа өстөө бүгд мэднэ. Тэр үстэй зүгээр батлна. Айгу цэвэр хүн байгаа. Тэгэхгүй юу яадсан? Хөлөмгөө тоглоод дугуй гал. Тийм нөгөө нэг англид очино гээл одоо л. Тэгээд нөгөө нэг зорилгоо биелүүлсэн чи одоо жоохон хувийн амьдрал руугаа. Тэр нь жоохон одоо мэдрээгүй айгу олон мэдрэмжүүд байсан. Тийшгээ ер нь одоо жоохон чиглэж ийн гэх юм уу? Тийм. Одоо ер нь жил бодлоод хүнтэй өрөхгүй бол дуугаар явлаа. Тэшэд гадаад найз хүнтэй болох юм шүү дээ. Замдаа ирэхэд. Тийм болно ш. Заагаад өгөх шиг. Би гэхдээ өсрэл хүрээл би шантарндөө айгу. Чи гэхдээ яг лүм хүрээл юу гэж бодсон? Ер нь ботмаар санагдсан уу? Надад ер нь лүнгээс илүү имэлтэй амар санагдсан. Имэл эндээшээ доош нь. Тийм. Имэл ч бол амар өсвөр штэ. Тийм амар өсвөр. Тэгэл эхлээд за имэл тийгээл давчвал гэдгсэн. Тэгээд явах тусам ер нь айгу нэг тийм юу гэмдэ арай нэг өөр мэдрэмж. Одоо жишээ нь төсөөлөд эндээ байгаад байх юм бол одоо тэр 14,000 км ч 14,000 км-ээрээ л тэгээ боломжгүй хэрээл байгаад байна. Гараад 1 км ч гэсэндээ явчихаар тэр тоо хасагдаад ахаар за энийг яаж хийж байгаа л өнөөдөр 1 км ч өнө хамаагүй явах хэрэгтэй урагшлах хэрэгтэй. Хизээ нэг өдөр энэ 0 болоод дуусна. Тэр мэдрэмж ер нь айгу тийм хүнийг урамшуулж яг бодит амжилт гаргаж байгаа юм шиг тийм мэдрэмж өгд юм лээ. Тэгээд нэг сар мэдэрчээр тэр бол ерөөсөө ингээд цогцогдохгүй айгу тийм ирч хүчүүлждэг. Ямар гоё юм тийм. За Анукогийн хувьд хамгийн сүүлд сайхан хизээ хүнтэй болцсон. Болцсны хувьд бол саяхан болцсон. Одоо тийм ер нь одоо бол би яг одоо шууд хэлчихэд ярих. Одоо л хэлчихэд би одоо ингээд залуутайгаа тийм байна. Хэдэн жил сэнгэллээ. Тэрний өмнө бол бас нэг удаан бол яваагүй юм. Тийм. Тэгээд ер нь бол тэр relationship-аас гарчаад одоо ер нь л карьер дээр анхаарэ, ер нь л юм эрэгтэй хүн тий. Ер нь л тийм амар амбицлаг байсан юм. Тэгээд тэр үед чинь бас нэлээд олон залуучууд болцонд ирсэн юм аа. Тэгэл хүнд нэг ч мэдээд нөө. Тийм. Ер нь бол тэгэл нэг single байгаа гэдэг чинь мэдээд. Тэнгуут нэг хүнд нэг хий хоосон найдвар өгмөргүй гэсэн би. Тийм. Ерөөсөө нэг хоосон найдвар өгмөргүй санагдал. Тэгэл ерөөсөө хинтэж уулздаг байсан. Тэгж long distance-аас яг л хоорондоо харилцаж эхлээл те. Угаасаа ингээл хол юм чин тэгэл ойрхон байхгүй, тэг physical юм байхгүй те. Тэг юм чи яг зүгээр ярилцаал ингээл таньж мэдээл бэйжий гэж бодож исэн. Тэгсэн чи тассан. Тийм. Гэтэ яаж танилцсан? Ер нь бол би нэг амар олон жилийн өмнө харсан байсан хүмүүс байхгүй юу? Тийм. Би ер нь бол нэг эрэгтэй хүнийг харчаал гэж ерөөсө боддгоо байхгүй юу? Тэг би яг тэр хүн дээрээ ганц удаа тэгжсэн. Хөөс энэ залуу хин ингээл те. Энэ юун залуу вэ гээл те. Анх бол аюу шууд гадаа төрхөр бол таалагдчихсан би биндээ. Тийм бол яриг юм те. Үгүй үзэж байгаагүй. Анх бол баг наваа тоог үжилж болно даа гэхгүй. Тэгээд яг хоол байхад нэг бичлэлцэж өөрөө би харуулсан. Тийм өөрөө яг намайг олж хараад өөрөө бичээд өөрөө юм сонирхолтой байгаа л. Тэгэл би бас зүгээр яг ингээл хэрвээ те эмэгтэй эрэгтэй харилцаа бол ихэндээ би анханасаа бодоогүй. Зүгээр л нэг танилын үрээ ч юм уу тэлэх ч юм уу те танилцах маркийн те нэг тийм байсан. Чи одоо ваза зөвлөгөөхгүй болоо те ваза ч одоо long distance-д орцсон. Тэр нь яаж яхад Япон хүн байгаад байдаг те 3 дахь жилээр ярьцгаагаад болохоор улам хэцүү байх чи сайхан зөвлөгөө өгөх. Тэднэрээ яг бүр 3 дахь жилээр ярихаар аль аль талтаа бүр яг мэдрэмжээ 100% ойлгуулахад жоохон хүндрэлтэйж магадгүй бах те. Тийм baby гэж жоохон сонсогдсон шүү дээ. Гэтэ надад бол нөгөө нэг бүр хилээ бүр төгс сурах тийм ирч хүч өгч байгаа. Юм бол надад Хөр Японыг ашиглаад байгаа юм шиг. Гэхдээ ер нь бол бүр анх удаа бүр ингээд амар хүчтэй тэмүүлж байгаа гэх юм уу. Тэгээ ер нь бол олчихсан. Одоо өдөр болгон харилцаж байгаа юу? Тэг өдрөө болгон тэгээд анх удаа ингээд хол зайнд шууд ингээд анх үерхсэн шууд хол зайны үерхэл болчихдаг тийм. Тэгээ жоохон ер нь амар хэцүү. Жоохон паник тавцсан. Надад болохоор юм хол зайны үерхлээс эхэлж байгаа үерхэл надад хайран эсэргээрээ юм итгэлцлийн фундаментыг амар гой тавиад өгчдөг. Тэгээ дээрээс нь амар хүчтэй юм таталцал явагддаг.
илүү ингээ нэг рүү тэмүүлээд. Тэгээд нөгөө физикли хамт байхгүй байгаа болохоор хэрвээ ингээл хамтаа байвал ингээл тэрвэрлтэй илмэлцээл те ингээл зүрх нялуурал ч юм уу те. Нэг тийм байгаад нь штэ. Тэгэхгүй хол зайд болохоор илүү их ярилцсан юм шиг санагдсан. Илүү их ярилцсан нөгөө бие бинийгээ танин те. Тэр айгуу чухал юм байна. Цагийн зөрүү мөрөө гэл гоё те бас. Филиппин ч бүр хичээл зүтгэл гардаг. Айгуу хичээл зүтгэл гаргаал айгуух догтлол мэдрэл те. Тийм тэр нь бол гоё. Тийм шүү. Тийм. Чи тэгээ хаана одоо найз залуутай хамт байгаа юм уу? Тийм найз залуутай хамт. Хаана байсан залууг яагаад аваад ирв? Германд байсан. Яаж авчирсан? Тэгэл авчирсан да. Сууя гэдээ аваад ирсэн. Тийм ирэхгүй болохгүй гэдэг. Тийм бас биш л дээ. Тэгэл таталцаал тэгэл ирсэн. Тэгэл одоо бас буцаад удахгүй явна. Тийм нэг тийм байгаа. Хорн чи одоо. Тэгэл дахиад long distance дахиад эндээ. Одоо тэгээд би одоо ярьдаг байхгүй одоо Jupiter ингээд чадсан юм чи анханасаа. Ингээд long distance хийгээд анханасаа эхэлсэн юм чи өөр хийн чадах хэрэгтэй Jupiter-ээс өөр. Тийм. Улам л ингээд ирээдүгөө хамтдаа хараад тэмүүлээл хичээл. Тэгээ яванда чи тийш явах юм уу тэр хүн ааш ирэх юм уу? Би явна гэж бодож байгаа тийм. Нэг Монгол охиноо бүгдээрээ Герман руу алтлаа та. Нэг Монгол залууга Япон руу болтохгүй алтлаа. Үгүй алцсан гэж битээ ярилтай. Би бол авчирнаа гэж боддоо шүү дээ. Япон охтуудтай ч. Хор амар олон охтуудтай болцсон шүү. Япон эмэгтэйнтэй болцохоор сонин содон юм ажиглаж байна. Үгүй. Яг үнэн шүү. Чи ваазаа хүнтэй үерхэж болцож үзэг байснаа чи харьцуулах гэх юм байна. Зүгээр Монгол хүнтэй харьцуулахад. Яг Монгол хүний зан арын шинтэй харьцуулах. Тэр чинь одоо ерөнхийн нэг таньдаг уулздаг болцдог байсан. Яг үерхэх гэдэг чинь Япон охин юм аашаа. Яг үерхэж үзэх гэдэг чинь өөр болохоор нэг тийм амар харьцуулж мэдэхгүй юм шүү. Гэтэ надад ер нь бол айгүй нэг тийм нээлттэй байсан гэх юм уу? Бүр илүү нээлттэй. Ямар ч нөгөө нэг юм илүү дутуу маяг гэх юм уу? Одоо нэг тийм ер нь бол айгүй нэг тийм ойлголцоход айгүй амархан байсан. Монгол охтуудаас давуу тал нь юу вэ? Давуу тал нь айгүй халамжтай юм шиг санагдав шүү дээ та нарт. Япон охтуудаас халамжтай байхтай хат. Барайчтай. Тэгэхээр ваасч юм бас нөгөө нэг сайн аялаа явж явахдаа зөндөө бас хүмүүстэй болцсон шүү дээ тий. Тийм ер нь тийш надад байр орох гал юм л. Хамгийн түрүүнд аль орны охинтой болцож үзсэн бай. Шинжаанд явж хаад Шинжааны монголчууд гэж байдаг. Тэр ер нь ойрд тий. Тэр яг тэндээс бол болж үзсэн. Гэхдээ тэр бол ер нь өссөн үсээг бол угаасаа ингээд эцэг эхчүүд нь хүртэл ингээд өөрсдөө ер нь над руу айгүй шахсан шүү дээ. Би чи ер нь бол айгүй олон улсад яг үнэндээ хүргэн болонго алдсан. Тэгээд бид нар чи одоо Шинжаан хойгорт бол бүр ингээд Шинжааны монголчууд чи ингээд алхаас ирсэн хүнд бол бүр ингээд нэрээ бүхэл юмаа ингээд барихад бэлэн тэгээд айгүй сайн ханддаг, айгүй дээд хүндэлдэг, цагаа өргөдөг мөрддөг л баг тий. Тэнгүүд л хол замд ингээд ганцаар ингээд явж байгаа тий. Нэг тийм өөрийгөө ялан дийлж байгаа ч юм мэдгүй. Яг тэр юунууд нь ингээд айгүй өөр мэдрэмжл байсан л та. Хүмүүсийн хүндлэлийг авахд бүр илүү л өөр төвчний хүндлэлүүд мэдэрч байсан. Тэнгүүл чинь тэгэл Монголоос ирсэн ингээд дуудаа явж байгаа гэдэг юм л. Зааш та охиноо манай охинтой суун. Тэгэл ер нь тэр охины шийдвэр өдөр хамаагүй тий. Тэгээд тэр охинч баг ингээд Монгол хүнтэй суухтаа өөрөө баг дуртай байх юм. Би тийш л юм зам ярьсан юм уу? Ер нь бол зөндөө л ярьсан л та. Тэгэл угаасаа нөгөө яг энэ аялал дээр болохоор би яг яалтч ингээд бүр ингээд үнэхээр таалагдсан ч гэсэндээ дурлаж чадахгүй байгаадсан. Яалтч нөгөө эцсийн зорилготой өгөхгүй бол байхгүй цаашаа явах. Дундаа ингээд тий нэг хүнд ингээд хорогдчих юм бол айгу асуудал. Тэгэл ингээд чангалаад явсаар байгаа. Шууд юм шүү дээ тий. Болохгүй гэл. Тий. Ер нь ихснээр таа ингээд тайсан чи ингээд ингээд бацтай. Үгүй би хатгам бэ. Би аялалтай шүү дээ. Тэгээд Казахстан, Узбек энтерт бол ер нь яг нөгөө тосгон мосон нэг хонно штэ. Тэгээд нутгийн айлууд нөгөө гэрмжтэй хонуулна. Тэгэхээр нөгөө охин мохинтой бол охиноо шууд бараг л. Шүн бараг өрөөлөвч оруулах. Тийм. Ер нь тийм юм болдог. Вау. Тэгээд Иранд болохоор бүр ингээд Ираны айгу баян юм уу? Тэгээд яг охиноо бүр чи манай охинтой суучих юм. Охин бол айгу хөөрхөн зэ. Манай охинтой суучих юм бол ингээл амьдралын баталгаа гэл тэгэл тиймэрхүү юм байсан. Тэгэл бүх охиныг анаал тэгэл зорилгоо төлөөлсөн. Зорилгоо биелэлчээд одоо явах. Харин тэгэл нэг одоо ерөөс төсөөлөг байсан л та. Тэгээ би ер нь зорилгоо биелүүлж ирчээд энд ирээд ер нь бас ингээд хүмүүстэй ингээд харилцаанд айгүйх ингээд харилцаж үзэж байгаа шүү дээ. Тэгсний дараа жоохон бүр хэцүү болцсон байсан гэх юм уу. Яг ингээд айгүй ойлгоход айгүй хэцүү байсан. Тэгээд дэрс нь ингээд яриа ерөөсөө ингээд таарч өгөхгүй байсан гэхдээ үү. Тий. Одоо Монголд хүмүүстэй уулзаж үзэхэд үү? Тий. Манай хүн хитрхи интернэшнл болсон. Тэгээд тэр нь яг сая ингээд тэр Япон охинтой уулзаж үзэхэд арай илүү яг ингээд
үзэж харсан юм гэж тэр. Зүгээр юу баг. Одоо Вазаг яг аялах үеэр бараг л монголчууд тэр аяараа чамтай хамт ингээд явсан шүү дээ. Тэгшээ сүулт л гэсэн шүү дээ. Ямар аяллахаа туршиж гэсэн. Үгүй янда тэр бичлэг цацагдах танигдах үеэр Тийм. тэгээд тэнгууд Монголд ирсний дараа одоо чамайг хүн балга мэдчихэж байгаа шүү дээ. Тэгээд одоо яг ийм болцсон үед нь болцонгууд чамайг нэгдүгээр одоо монгол хүмүүс мэдээд тэнгууд ингээд за энэ ийм хүн юм чин гэдэг байдлаар амар жоохон харьцаа. Тэнгууд Япон охин маань болохоор ингээд магадгүй юу ч мэдгүй. Тэнгууд ингээд бүр чамаа ингээд сонирхож асуугаад тийм үү тэр чинь яад ингээд ангууд илүү тийм холбоо үүссэн бас магадгүй тийм Магадгүй. Тэр Вазагийн гэхдээ тэр нөгөө Премьер Лигийн бичлэг нь лөө. Тэр бичлэгийг үзээд би яг нэрнгээсээ ойлсон шүү дээ. Бараг ойрд үйдлэг өгж байгаа болсон баг. Чи ойлчихдээ шүү дээ. Тий. Тэрэн дээр л угаасаа л хөвчтгүүл юм бэл. Өөр ирэхгүй л тэр бол амар бичлэг байсан. Тэрний хандлт нь бол амар шүү дээ. тий. Тэрний хандлт бол угаасаа бүршсэн. Story telling энэ чинь өөр story telling-үүд байгаа те өөр орны. Тий. Чинийх бол ер нь нэлээд өндөр байсан баг те. Одоо тэр Premier League бол яг тийм fan mail гэдэг тийм хийдэг. Тэгмэл тэр нэвтрүүлгүүдийнх нь одоогоор бүр хамгийн бүр ингээд тасархаа үзүүлэлттэй байгаа. Тэгээд одоо ингээд тэрийг давтаад тийм хийгээд байгаа хэрнээ тэрэнд ерөөсөө хөрөхгүй байгаа гэх юм уу. Тэгээд яалтчгүй бүх юм ингээд хамгийн гол нь нөгөө нэг миний зорилго тэгээд бүх юм ингээд үнэн тэгээд бодит яг бүр ингээд чин сэтгэлээсээ байсан болохоор тэр нь хүмүүст амар ингээд яг сэтгэлт нь ингээд гүн хүрсэн юм шиг байна. Бусд нь бол магадгүй ингээд зохиолын дагуу ч юм уу тийм байсан ч юм уу. Одоо яагаад яг харьцуултын одоо бол яг сайн мэдэхгүй юм. Гэтэ илүү Монгол гэдэг нэг тийм бүр хаа холоос магадгүй зарим хүмүүс юм монголч мэдхгүй болсон шүү дээ. Тэнгүүд бүр тийм мэдхгүй улсаас ингэж бүр дуугаар аялж ирж гин гэдэг түүхэн өөрөө одоо тэр анхны түүх байгаа. Дуугаас бүр амар сонирхолтой төрсэн тийм. Тэгээд англи октод бичсэн үү? Англид бол гудамжаар явахад л тань шүү дээ. Тий. Тий. Бааранд ороход л тань. Тий. Тэгээ би ерөөсөө нэг тийм юм нөгөө нэг гадарлаагүй л дээ. Нөгөө ерөөс тийм байж үзээгүй ч ерөөс тийм бодохгүй ш. Тэгэл ер нь ингээд яг бүх зүйл дууссаны дараа ингээд за яг гадаад баар орж үзье гэл тий. Англи баар оролт ингүүд л эндээс яг ингээд зураг дараалал. Нөгөө нэг залуу явжтэй гэл. Тийм юмнууд айгу содон Азиард байгаа болохоор тийм шүү дээ. Тэгэл автобус нь ингээд хажуу суухтаа метронд хажуу суухтаа шууд ингээд сонио харснаа чи нөгөө нэг залуу мөн үү гэл. Тэгэл яг бүр ингээд амар шал өөрөлдөлт юм лээ. Аз хүний рейтинг тэгэхээр амар өссөн баг тий. Тийм тэндээсэн манай монголчуудаас амар гоё үг сонсон. Тэр нь юу вэ гэхээр одоо жишээ нь чи бидний ингээд нэр үнэтэйг амар өсгсөн ингээд ажил дээр шууд ингээд мэдчихэж байна. Ажлаараа ороход те танаа монгол залуу чи ингээд ирсэн байж тага бүгд ингээд мэдчихэж байна. Тэгээд тэрийг ингээд надад хэлээд надтай ингээд харьцаж байгаа харьцаа нь ингээд шал өөр болж байна гэдэг нь. Тэр нь надад бас бүр илүү гоё санагдчихсан. Ямар гоё юм бэ? Хүмүүс тийм гоё үнцнийг үсгэж байгаа. Сайжлаар амар. Баярлаа. Тэгснэ ингэж болж байна. За cheers guys. За өнөөдөр бид нэр Genro-гоор дагнаж байгаа шүү. Дагнаад зогсож байгаа шүү. Genro-гийн жимстэй сэж өгүүдээр нь дагнаж байгаа. Тэгээд удахгүй та бүхэндээ танилцуулна. За хамгийн их хөргөн болоод орчтон уу гэж бодсон нь аль нэсэн? Иран уу? Өзбек үү? Тийм. Ер нь бол айгу ямар айл байсан. Одоо айлын ч одоо яг мэдхгүй байна. Хүн нь амар хөөрхөн юмсэн. Тийм. Ер нь бол яг нөгөө хүн нь бол айгу их таалагдсан байсан л да. Тийм. Үзбек. Ер нь тэгэл угаасаа ингээд явж байхад тэр хөсөөсөө амар айгу олон харилцаанд ингээд тий харилцаа яриа тэгэл ингээд дээчиг тийм гадуур цуг явдаг ч юм уу тий. Тиймэрхүү юмуд нь л айгу их байсан. Тэгэл яг тэрэн дундаас л яг нөгөө нэг анх удаа эмэгтэй хүнтэй харилцаж эмэгтэй хүнийг нөгөө ойлгож эхэлж байгаа шүү дээ. Тэр нь надад айгу илүү сонирхолтой байсан. Тэгээд ер нь цаашлах тусам нөгөө нэг айгүй олон скилтэй болсон гэх юм уу. Эр хүний 13 мэг чинь бараг 130 мэг. Яаж Монгол охтууд дээр бодлоо. Тийм нөлөөлөг юм байлаа. Тийм тэгэхээр охтууд чинь чанга штэ. Хатуу. Чанга. Тийм ер нь Монгол охтууд нэлээд чанга санагдсан. Тэгээ бусад оронд бол бас чанга. Гэхдээ яг ийм одоо юу гэмдэ нөгөө хүнийх нь бас нэг юм хийж байгаа зүйл ч юм уу те өөрийнх нь зиндан айгүйх нөлөөлт юм шиг санагдсан. Яг тийм иршүүд харагдж байгаа, эсвэл нэг тийм хүчрэг харагдж байгаа, тийм юм хийж байгаа хүмүүст бол ер нь айгүй нэг тийм чөлөөтэй ханддаг санагдсан. Айгүй маскулин харагдж байгаа бахал те. Яг тийж байгаа. Ганцаараа дугуй чигээл. Тэгээ дээрэс нь Монгол гэхээр ер нь айгүй нэг тийм хүмүүсийн хувьд нэг тийм арай өндөр рейтингтэй байсан гэх юм уу? Одоо Вазагийн хувьд ингээл ер нь одоо улс улсын ингээл янз янзын одоо эмэгтэй хүмүүст ингээл харилцаал танилцаж үзэж байгаа шүү дээ. Тэнгүүт яг тэр одоо хүмүүсээс яг чи юуг нь хараад юун чам таалагдаад илүү одоо яг энэ хүнтэй ингээ харьцмаар санагдсан гэдэг ч юм уу. Эхлээд хамгийн түрүүнд ер нь юуг нь харцлаа. Хамгийн түрүүнд ер нь гадаад үзэмж гэх юм уу? Гэтэ гадаад үзэмж нь угаасаа л ер нь айгүй нүд тийм. Ер нь айгүй гоё нүдтэй хүмүүссэн. Тэгээд одоо чинь юу хүртэл гэх юм уу?
Иран хүртэл яваад тэгээд тэрнээс цааш бол нөгөө хөөрхний хэмжүүр гэдэг зүйл чинь ингээ байхгүй болт юм лээ. Байнгын нөгөө нэг юм хөөрхөн хүмүүс дунд явсаар хагаад сүүлдээ бол яг нөгөө нэг дотоод хүн нь ямар хүн бэ гэдгийг л мэдхийг аягүй хүсдэг болцсон байсан. Энэ подкастын гарчгаа би олчлоо. Вааса хэдэн орны охинтой уулзч байсан бэ? Тэгээд ер нь ингээд цайр цус бол ингээд угаасаа л ингээд хүсүүсөө байгаа. Тэгээд тэр нь ер нь ингээд сүултээ анзаарахтаа болчдөг. Цэнхэрнүүд бүгдээрээ санагдаад эхэлнэ тийм. Яг л ижлэгэн л хүн болчихж байгаа юм чинь. Тэгэхээр яг нөгөө нэг ярьж үзээд хамт байхдаа ямар мэдрэмж авч ийн гэдэг тэр мэдрэмжүүд нь айгүй тийм сонин санагдаж эхэлсэн. Тэгээд тэр бол ер нь цаашдаа ч гэсэн одоо Монголд ирсний дараа ер нь баг тэр нь л ер нь илүү надад чухал байсан л та. Хүний байга байдалд нь илүү дурлдаг болсон биш үү? тийм. Яг цаад юм ин хардаг болсон гэх юм уу? Япон охтууд Монголыг яаж хүлээж авд юм бэ? Бас Монгол өндөр рейтингтэй. Тий, чансан өндөр санагдсан. Тий, Монгол гэхээр бас айгуулаа. Гэдэг. Тийм. Тэгээд би чинь тэнд чинь бас ингээд зүгээр байхгүй те амарлаг гүйж мөгээд нөгөө нэг байнгын актив хөдөлгөөнүүдээ хийгээд тахаар бас арай өөр байсан гэх юм уу. Ер нь тэгээд Монгол гэхээр миний уулзсан хүмүүс тэгээд байгаа юм эсвэл Монгол хүмүүс яг ингээд өөрсдөө бие авч яваад өөрсдөө хийж байгаа зүйлд юм итгэлтэй байх юм бол хаач ер нь бүр айгүй өндөр үнэлэмжтэй санагдсан. Үндсэн сторийн гоё болохоор бас хаач ярихад бас гоё байдаг тийм. Спорт гэснээс охтуудаас асууя заяа. Хамгийн секси гэж боддог спортууд чи юу вэ? Спортоор хичээлдэг хүмүүсээс ингээ харахаар спортоор хичээлдэг хүмүүсээс хамгийн секси харагддаг та гэдэг. Ер нь бол зүгээр бол усан сэлэлт. Хойлбол усан сэлэлт. Усан сэлэлтийн бие амар те. Ялцчгүй. Ласан сэлэлттэй сэлэлттэй л та. Мөр юу цээж амар цээж тогтоод шүү дээ. Миний хувьд болохоор зүгээр л яг хийж байгаа спортондоо сайн чаддаг байх үед тэрэндээ хамаагүй. Ер нь тэрэндээ л айгүй тууштай байдаг. Үнэхээр өдөртэй спорт шүү дээ. Мэдхгүй зүгээр л яг тэр л лаг харагдаж байгаа байхгүй юу? Нийгэмдээ амар committed, нийгэм маяг сайн хийдэг. Тэрэндээ үнэнчтэй. Эсвэл тэр хийж байгаа спорт айгу гоё харагдуулж хийдэг гэх юм уу те. Миний гүйж байгаа мужаа бол өстэй үнэхээр юу ч харахгүй биш те. Хамгийн гол нь одоо нөгөө нэг гүүх одоо жишээл гүүхээ ярил л та те. Гүүхтэй тэр хүн чинь нөгөө баян гүүгээ техникээ зөв сураад яг гоё гүүгээ сурч байгаа чинь тэр чинь бас гоё л харагдаж штэ яг үүндээ те. Тэгээд би чинь аяллаа дуусгачаад өнгөрсөн жил Манчестерийн марафонд гүйсэн байхгүй. Тэгээд ер нь гүүхгүй гэж бодож ирсэн. Яг бүр жилдээ дугуун жирчээд бас марафонд гүүхэн ч сайшаа ингэж бодоод. Тэгсэн чинь яг нөгөө нэг миний оцсон багийн цэнгэлтгий хажуугаар гүүн гэдэг юм лөө тэгвэл гүйг орцсон. Тэгсэн чинь ингээд жилд дугуун унсны дараа гүүхт яг үндэ айгүй хэцүү болсон юмсэн нөгөө хөлний одоо айгүй сул болсон. Тэгвэл гүүхт амар хэцүү. Тэгээд өмнө нь бол 10 км-ийг бол өссөн үедээ гүйдэг байсан хүн чинь яг 10 км-ийн марафонд орсон чинь 6 дээр хялаад юм. Тэгээд за зүгээр алхачих уу эсвэл одоо нэгэнд гарсан юм чи гоё дуусах уу яаж дуусах уу гэл юм хайжсэн чи хажуугаар лаг гоё биетэй эмхтэн хүн гараал гүйсдэг. Нөгөөтгөө араас нь хараад тэгээд гүйгээд арчаа. Тэгээд сүүлийн 4 км бол үнэхээр энэ гоё өнгөрсөн. Тэгээд яг нөгөө нэг цуг гүйс нөгөө нэг Монгол хүмүүст хэлж байгаа хэрэг. Тэгсэн чинь яг бүгд харцсан. Ер нь яг тэр бие нь бол үнэхээр гоё биетэй байсан. Тэгээ нөгөө нэг аялалд ингээд урт аялалд явсаар байгаад сүүлдээ нөгөө жижиг юмнаас нөгөө өөрийгөө ингээд татаж гаргаж чаддаг болсон. Тэгээ тэр гүйлтэн дээр бол тэр эмхтэй бол үнэхээр гоё харагдчихсан. Тэгэл араас нь дагаал гүйтсэн гэдэг юм. Тэр эмхтэд баг баярлаа гэж хэлэх юм шүү дээ. Марафоны дуусгаж үнэхээр гоё дуусгаж өгсөн юм. Тэгээ марафон дээр ер нь яг хүн дагаад гүхээр бас нэлийн зам ороод өглөө. Тийм. Нэг бүкс хараад ингээд 5 км. Нөгөөдгөө ингээ хараад явж итлээ цаг маг юу бодогдохгүй ядралт байхгүй тийм. За бид бүхэн одоо энэхүү 5 дугаарыг одоо зол найзтайгаас шинэ спонсоруудтай хэлсэн ингээ 5-5-аар нь ер нь явдаг л та. Нэг си즌 бол гэхдээ 10. Тэгээ 4 дахь си즌 бол ингээ дуусч байгаа. Тэгээд энэ 5 дугаарын одоо гол оролцогч манай GJ Beauty Plus байсан. Тэгээд сүүлийн 3 дугаарын турш бид та бүхэнд ярьж байгаа нэг энэхүү брэнд маань Comloud манай брэнд байгаа. Тэгээд Comloud брэндийг манай зал маань өргөлжлүүлнэ. За Comloud брэнд маань болохоор ер нь аль эмэгтэйчүүдэд зориулсан. Тэгээд хөөс угаагч болон лаа байдаг. Тэгээд гол давуу тал нь гэх юм пребиотиктэй угаагчтай. Тийм. Энэ нь болохоор яадаг вэ гэхээр нөгөө нэг яг бидний өөрсдийн ашигтай бактерийг хоололдог. Одоо балансыг тэнцвэржүүлэхэд илүү тус нэмэр болтгоороо давуу талтай. Тэгээд маш олон төрлийн угаагч байгаа. Одоо ням бактериас урьдчилан сэргийлэх өдөр тутмын гэл угаагч гэх мэт эдгээр нь болохоор 3 наснаас дээш насныхан хэрэглэх боломжтой. Тэгээд жирэмсэн эхчүү, цэвэршиж байгаа болон сарын тэмдэг ирсний дараа болон гэд яг зориулсан байдаг болохоор тэр болгоноор нь ер нь хэрэглэхэд зүгээр. Тэгээд энийг бас хэрэглэж заншснараа бас өөртөө бас тий хайрлаж байгаа илэрхийлэл шүү гэж. За энэ брэнд энэ нь болохоор эрэгтэй эмэгтэй хоёулаа аваад болдог тийм нь мөн баха. Энэ болохоор эрэгтэй эмэгтэй хоёулаа аваад болдог. Тэгээ манай эрэгтэйчүүд ч гэсэн одоо бор шуугаа. Бид бүхний нандин эрэгтнэ.
Манай эртэжүүд ч гэсэн бид бүхний өөрсдийнхөө бор шуунанд эрэхтнээ зорилтын бүтээгдэхүүнээр ууж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол шампунаар уурсгаад байдаг сул талтай байдаг. За эмэгтэйчүүд бол ер нь ихэнх нь ашигладаг байх гэдэгт найддаг шүү дээ. Та нарыг одоо за тэгээд энэ пребиотик энтрээ бас ашиглаад явах байх гэдэгт найдаж байна. Тэгээд манай Comloud брэнд маань болохоор бас айгүй олон жил явж байгаа. Тэгээд эмэгтэйчүүдийн амьдралын үе шат бүхэнд тантай хамт байна гэдэг өрөөтэй байдаг. Тэгээд та бүхэн одоо ийм осоос авч болно. За дээрэс нь GGI boxer авч болно. За өөрийнх нь вебсайт болох Comloud Leipzig MN-ээр бас авч болно. За бит газрууд бол зөндөө Саруул дотор байгаа, Ихтлгүүр дотор байгаа, Central Tower дотор байгаа. Наадамд байгаа, Marshall байгаа. Food Central лөө, Food City лөө. Тийм, Michelleд байгаа тийм. Ярмгийн тэнд. Ярмгийн тийм. Food City байгаа. Гэх мэт та бүхэн өөртөө ойрхон салбараас та бүхэн очоод Comloud брендийн өөртөө таарсан тохирсон одоо нэн хэрэгтэй байгаа бүтээгдэхүүнүүдийг та бүхэн өөрөө харж агаад уншиж агаад авах боломжтой байгаа. Өнөөдөр та бүхэндээ 2 брэнд танилцуулж байна. Тэгээд нэмэх нь дахиад нэг брэнд байгаа тийм. Бүтээгдэхүүн одоо нөгөө нэг угаагч одоо ланаас гадна lubricant гэдэг байгаа. Тэр нь болохоор яг эрэгтэй эмэгтэй хүмүүс одоо бэлгийн харилцаанд орох үедээ хэрэглэх боломжтой. Энэ яадаг гэхээр нөгөө нэг хуурай шалт интерес бас одоо таагүй мэдрэмжээс ер нь бол сэргийлдэг. Тэгээд зөв одоо найрлага агуулмжтай энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээр одоо үр тогтолтыг ч гэсэн дэмжих боломжтой байд юм байна. Тэгэхээр сайн судалж иж ер нь бол энэ төрлийн бүтээгдэхүүнийг сонгох хэрэгтэй байд юм байна. Тэгээд Comloud Lab-ийн энэ бүтээгдэхүүн болохоор ер нь бол яг эрдэмтдийн одоо бүх одоо тэр судалгааг нь ер нь бол стандартыг хангацсан бүтээгдэхүүн байд юм байна шүү. За баярлалаа. Тэгээ бүгдээ Comloud брэндээ амьдралынхаа эмэгтэйчүүд маань үе шат болгондоо ашиглаж хэвсгэе. Баярлалаа. За ваза маань нилийн бас түүхээ ярьлаа. Одоо жоохон вазагаа амраа. Одоо хоолоо молоо чиглээ сууж юм инэ. За Анукагаар маань сайн сайхан юу вэ? Одоо бид ер нь болцоо хайр дурлал ярьдаг гэсэн шүү дээ. Тэгээд чиний хувьд ингээд амьдралдаа хамгийн мартмааргүй бүр ингээд амар гоё сэтгэл тогтолцуулсан болцоо ямар болцоо байгаа вэ? Өнөөгөө залуучийн surprise барьж ирж мэрсэн юм шүү дээ. Мэдхгүй байж байгаа. Үгүй л дээ. Гэхдээ хамгийн анхны уулзалтын болцоо бол хамгийн юм сэтгэл тогтолцуулсан. Бүр ингээд очиж явахдаа л бүр ингээд ходоод сэнэн болол тий. Тэр 4 сарын дараа 4-5 сарын дараа. Тий хамаг биений хөлс гараад гармаар хөлдрүүлдэ. Тиймээс энэ эрэхтэй амар гоё юм цэцэгтэй. Тэг юм гоё юм захиатай нам хүлээжсэн. Цаасан дээр өөр гараар бичсэн. Тий гараар бичсэн. Одоо хүртэл надад байдаг. Тий тэр айгаа гоё байсан. Тэг ер нь тэгэл бит хоёрын болцоо болгол ер нь гоё санагдаад байдаг шүү. Тий яад ч юм захаан явж исэн. Нээсэн чи би чамайг сансан. Захаан тийм амар юм урт юм бол байгаагүй. Зүгээр л маш юм цэвэрхэн гоёор good to see you гэвчтэй. Яг тэгсэн шүү дээ би чамайг сансан. Тийм байсан. Тэр нь айгаа хөөрхөн байсан. Тийм ээ тий. Тийм. Тэгээд та эхлээд жоохон тийм нэгнээсээ жоохон бишүүрхэдсэн үү? Тийм. Эхлээд ер нь бол амар тийм boundaries-тай уулзаж байгаа шүү дээ. Айгаа юугээс байдаг гэсэн нь нэлээд хэдэн сар ер нь бол boundaries-тэй байж байгаа. Зургнаасаа өөр юм аа гэж байна. Одоо бас тийм биш ээ. Тийм байгаагүй. Ер нь тэгэл айгүй их ярилцсан байсан болохоор тэр чинь ингээ бас айгүй дотны мэдрэмж байгаад байгаа байхгүй юу. Гэтэ яг нөгөө physical хамт байж үзээгүй болохоор тэр нь бас жоохон юу байгаа байхгүй юу. Тэгээ нэг юм нэг сонирн мэдрэмж гэх юм уу яг яаж тайлбарлахаа мэдэхгүй амар сайн таньдаг юм шиг танихгүй юм шиг тийм шүрхэх шүү дээ. Тийм тэр нь бол нэг сар мар 2 сар мар үргэлжилсэн. Тийм. Тэгж байгаа л гараа барилцаж эхэлсэн. Тийм шүү дээ. Тэгээ одоо ингээд айгүй их ярилцчаар дараа нь уулзж байгаа шүү дээ. Хол зайнд ингээд харилцаж байхдаа айгүй их ярилцсан байгаа. Тэгээ дараа нь уулзахаар одоо юу ярих вэ? Яг юм болчихсон. Гэхдээ ерөөсөө бас тэгдүү мөлий. Тийм бол байхгүй мөлий. Тэгэл зөндөө ярилцах юм ингээл гарч ирээл идэм байна. Яг үл ингээл мэдээж хэрэг ингээл 28 хүртлээ чи ингээл амар олон жил амьдэрсэн байгаа шүү дээ. Тийм учраас тэр олон experience, тэр олон мэдрэмжүүдийг бас ингээд би бинээс авч байгаа мэдрэмжүүдийг хизээш нөгөө дуусахгүй байгаа байхгүй юу? Тий. Яриа дуусчин гэвэл тэр чинь өөрөө жоохон харилцаа. Жоохон ярьхгүй болж байгаа юм. Яриа гэхдээ дууссан шүү яг тий. Тэгдэггүй. Минийх бол одоо би одоо эвгүй байдлах гэж. За тэгдэг. Гэтэ яг минийх бол ер нь бол дуусахгүй шинжтэй гэх юм уу? Нөгөө нэг түүх юм ихтэй. Түүх ихтэй. Тэгтэл ер нь дуусахгүй бид нар яриа л. Яг зөвөр нөгөө нэг хэлний асуудлаас одоо жоохон нэг ингэж дуусах тохиолдлууд гараад байгаа байхгүй. Тэгэхээр чи одоо хийлээ сурч байгаа шүү дээ тий. Яа би ер нь бол гайгүй. Нөгөө талаас яг нөгөө хэлний асуудлаас тий сайн биш байхгүй. Тэгэхээр яг тийм дээр би гайхаал тий асуусан. Тэр жоохон хэлний тийм юунаас болоод бас жоохон тий юу гарч байгаа юм шүү дээ тий. Тийм одоо яриад дуусах юм уу те тийм их асуудал. Яг яриад дууслаа гэхэд ч тэр л мэдрэмж бас байж тийм нэг юм chemistry үүсэл те тийм догтлол моглол үүсэл те. Би ч үсэн мэдрэмжийн тулгачаад ирсэн. Гэтэ ер нь яг ингэж ингэж заах үед бол яриа
дуусахгүй байх магадлал ер нь нэлээд өндөр. Тэгэл Юм ингээд дуусахгүй. зүгээр байхдаа ингээл тэгэл одоо ийшээ хан хараал ханны өнгөний талаар ярьдаг ч юм ингээл юу ч хамаагүй ингээл яриа л гэдэг. Тэр яриа нь илүү ингээд бүр ингээд нин тийм татагдах болоод идэв. Тэгээ ер нь бол бараг тэгэл унтаал сэрчээл биеийн зүүдлээд гэлтэй. Би зүүдээ ингэж тайлж ийн гээл те. Тэгэл бүр ингээл явж байгаа гинт юм сонин одоо энэ л нэг юм янз бүрийн бодлууд орж ирж шүү дээ. Тэрийгээ ингээд хамаагүй ширэлждэг гэх юм уу? Ямар ч бодлоосаа хамаагүй ширэлждэг. Одоо Анукагийн хувьд мэдээж өмнө бас зөндөө олон бас болцоо байгаа штэ түүх баа. Тэнгүүд яг одоо юугаараа өөр байсан болоод өдийн хүртэл тоорын ингээд яриа тасрахгүй илүү ингээд нэг болцоо хүртэл одоогийн болцоо хүртэл амар гоё ингээд хаппи те байгаа даа чи юу гэж бодож байна? Миний бодлоор шүү дээ. Бид хоёр одоогоос өмнө бид хоёр бие бинийг харж байсан гэдгсэн шүү дээ. Өмнө бид хоёр хэрэг уулзсан бол бид хоёр хоорондоо таарахгүй байх байсан баг. Тэ ерөөсө болж бүтэхгүй байх байсан баг. Би одоо амьдралынхаа бас ингээл хүмүүстэй уулзч үзээл, болцож үзээл, experienceтэй болол тэ өөрийгөө таньж мэдээл тэ. Тэр хүмүүс ялгаагүй бас тэгээд тэгчээд нэг уулзаад нэг хувь хүн болоод төлөвшчөөд уулзсан болохоор тийм тэгэхээр бас айгүй өөрөөсөн баг гэж би боддог. Тэгээ хоёулаа бас айгүй тийм янз янзын сонирхол ихтэй хүмүүс тэгэнгუთ ингээл би биндээ ингээл би минийхээ сонирхлыг ингээл дэмжээл би биндээ тэр сонирхлынхаа тухай айгүй ярьж өгөөл те тийм байдаг. Тэгээ наацхан надад жишээлбэл тиймэрхүү ярианаа дууслаа гэж бодоход би өнөөдөр ийм хийсэн би өнөөдөр тийм хийсэн гэдэг яриа бол тасардгүй. Зөв. Тэр юм хоёр тийм би өөртөө олцсон төлөвшсөн хүмүүс уулзахаар ер нь хүнийг яг байгаагаар нь хүлээн зөвшөөрөө те гээд одоо ингээд сурчиж байгаа хгүй. Тэгэхгүй бол бүр ингээд магадгүй нэг дөнгөж одоо нэг 20 нэмэх ч юм уу те ингээд байж ангот би чи одоо намайг ингэхтэй эсвэл читиг би ингэгээд хитрхийн нэгнийхээ нөгөө хувийн орон зай руу ингээд халтаа тэгээ тэрнээсээ ямар нэгэн байдлаар хин нэг гимтэл авангуудаа одоо үерхэл харилцааг амар хүн дээр хүлээж авч маавал ингээд хамаагүй явж байсан яах вэ? Ингээд боксч хамаагүй. Гэтэ тэр нь хамаагүй үзэх юм бол үзээ явж ямар байгаа байхгүй те. Хамаагүй одоо. Одоо ер нь бол шүү дээ ингээд миний бодлоор байсан чи бас ярээ. Тэгэж болохгүй шүү дээ. За ямар ч лсэн зүгээр хүмүүсээ гой болцоолох хэрэгтэй, уулзаалах хэрэгтэй. Тэ одоо заавал тэгж гүнзгийх шаардлагатай биш шүү дээ. Түр хүмүүсээ танилцаа, таньж мэдээл ингээл уулзаал фан байгаал тэ. Тийм. Тэгжиж ядаж нөө эсрэг хүснийгаа хүнийг яг ямар түрүүн чи хэлсэн шүү дээ. Илүү эсрэг хүснээ мэддэг болсон гэдэг. Яг тэрэн шиг илүү эсрэг хүснээ мэддэг болно. Бас өөрийгөө мэддэг болон дээрэс нь өөрийнхөө одоо эмэгтэйний талаас л би ярьж чадна. Тэгэхээр нөө эмэгтэйлэг энержигээ гаргаж ирж сурж байгаа. Тийм. Өөрийнхөө boundariesыг бас тавьж сурж байгаа. Урд нь бол бас мэдгүй л хэлээ шүү дээ. Жоохоо охин бах та. Тийм болохоор одоо яг уулзсандаа бол ер нь бол байна шүү дээ. Нэрнгээсээ тийм дейтинг аялал байдаг л хат тий. Орон ингэж дейт хийж явцгаадаг. Байгаал гүрэг баярлууд байдаг бах. Чи барай зохиог юм шиг барай. Би сая уулна дараагийн аяллаа тэгчлээ. Тэгсэн чи фэлсэн. Тэгсэн чи одоо ингэ мэдгүй. Би мэдгүй байна. Тэгээд ер нь би ч бас яг ингэ дурлахаар бол жоохон гүн те ингээд өөр хүн бол ингээд баг харагдах болждаг юм. Та хоёр ингээ одоо нэг бүлүүртцэн л хоёр юм. Тий. Ингэсэн нэг сэрэнцэн залуул нэг үсчихэл юм сар. Тий одоо яг харилцаа яг яаж явах нь гэдгээс. Гэтэ ер нь бол би бол очино. Тэгээд очихоор тэгэл угаасаа. Тим аялал хэлдэг гоё юм байна. Нэг оронд очиж шоудаал, дараагийн оронд очиж шоудаал тэг явждаг. Би нэг юу тэр монгол хүн ярьж илүү гадаад хүн ярьж байлаа ингээд аялаж явж байгаа хүмүүсийг ингээд нэгтгэхэд тэндээ нэгтгэхэд тэгээд бүтэн жил аялцгаадаг гэх. Ганцаараа аялж байгаа хүмүүсүүд цуглаад тэгээд ойр хүмүүс цуглаад жишээл. Тэгээд бүтэн жил ингээд аялаад тэгээд салцгаадаг энэ төр. Тэгвэл гоё юм шүү дээ. Ямар сонирхолтой. Тийм аялал байна уу? Явал та. Тийм бол ч амар хүмүүс зохиохаа. Тэр чи одоо хэдэн зуун орны хүмүүс л байгаа шүү дээ. Тэр нэг 20-30-аараа хүрэл болцоочдөг байлгүй. Би тийм нэг аялал харж исэн. Тэр би нэг монгол хүнээс бичлэгнээс үтсэн санагдаад ах юм. Мөрзэн гоё тийм аялалс. Тэгээд баян аялахгүй жоохон зардал хэмнэж аялдаг. Яг аяллыг аялаар нь байлгууд юм шүү дээ. Яаж уусаа тансаг аялах юм бэ? Хэцүү шүү дээ. Тэг шоодох үедээ шоодал, майхан тонох үедээ хоноол тий. Гадаа онох үедээ хоноол, эйрпорт дээр онох үедээ хоноол ингээ явчихдаг. Тим аялал байсан аахгүй. Тэрийг би харчихсан. Гоё юм байна. Сонирхолтой тий. Дугуйтаа бас ингээ найз нөхдөөрөөс ч юм уу тий. Дугуйтаа аялаад гэх юм бол илүү гоё байх. Яг юм аялж нөгөө нэг дейт мэт хийж явна гэвэл илүү нөгөө нэг амттай санагддаг гэх юм уу тий. Нэг газар очтлоос тэр чинь нэлээд ам туулж очиж байгаа шүү. Тэгснээ тэр газар очиод хөгжилтөө тий ингээл наригх үедээ наргаад тэгснээ ингээ гоё болзон ихээр ер нь айгүй нэг тийм сэтгэл санаа нь миний хувьд бол яг ийм сэтгэл санаа ингээд өргөж байгаа үе байгаад байгаа байхгүй яг тэр дгээр үед нь яг тэгэхээр ингээд ихэнх цагаа бүр ингээд байгальд явж байгаа ш тэг ганцаараа зөвхөн өөрөө өөртөө ингээ ярилцаа явж байгаа тэнгууд л яг ийм хэрэгцээ үүсч эхэлдэг хүнтэй ярих тэг ярмаар санагдана өөрийнхөө мэдрэмжийг хуваалцмаар санагдана тий тэнгууд л яг тийм том хотод очисон ч юм уу тэгээд тэр хостелдо танилцсан хүмүүс тэгээ ч юм уу ингээд харилцаад ирэхээр тэрийгээ илүү нөхөд сэтгэл санаагаа буцаагаад ингээд өргөж эхэлдэг.
Тэгэхгүй яг ингээд таг хинтээж уулзахгүй ганцаараа явах юм бол ер нь амар чанга байна. Үгүй тийм бах яг юм. Тэгээ ер нь тийм айл болох өөрийгөө хөгжилтэй ойлгох, өөрийгөө сонирхолтой ойлгох талаас нь харах юм бол ер нь аялал гэдэг бол хамгийн гоё зүйл юм шиг санагдав. Хамгийн имчилгээч баг. Тийм имчилгээ. Тийм. Тэг бас хамт аялж үдчихэж бас хүмүүсийг илүү таньдагтэй. Тийм ер нь яг тар нь яг аялал дээр танилцдаг. Ер нь бол тар бол яг тийм заавал гадаад шүдэ орон нутаг руу ч гэсэн аялж хахад харагдаг шүү. гал түлхээд гадаа суугатал танигдана. Би шууд тэгээд үерхүүл аялнаа л хамт аялнаа л гэж бодож байгаа шүү. Тэгэл аялал яг за өөр нөгөө хүнийх нь яг бурхан гарч ирсэн. Дугуйтай аялж байхгүй машинтай айл. Шинэ. Тийм. Нэг залуутай ирсэн чи тэр нь дугуйтай 14 км дагуулаа явна гэх. Болиол гэрчтэй. Яа за бэлээ. Би ингэж амьдч үзээгүй гэж би. Замдаа би нүүн тийм хостоо таарж байгаа байхгүй. Дугуйтай аялж байгаа хосуудтай. Тэр тэдний харилцаа бүр айгүй гоё юусэн. Тэдний харилцаа бүр тэдний харилцаа бүр үнэхээр юм. Хамтдаа яг нэг зүйлийг даван туулж шүү дээ. Өөрсдийнх нь бүр бүх юмыг ингээд мэддэг болсон. Тэгээ би яг нэг Монтенегрогоос Хорват орчоод Дубровник явж байхад тийм Франц хостоо таарлаж байсан байхгүй. Тэгээ хоёлоо ер нь 50 хүрэж байгаа. Тэгээ хоёул ингээд Европыг бүтэн тойроод буцаад ингээд тойроод орж исэн. Бараг аялан дуусгаа явж исэн. Тэгээ тэр хоёртой 3 хоног явхад бол бүр үнэхээр нэг тийм яг жинхэнэ нэг хосын харилцаа. Тэгээд бүр яг юм одоо юу гэмтэй айгу гоё харилцаа л байсан л та бүр гэрүүл ямарч бүр баг ингээ юм ярихгүй нэг нэгээ баг ойлгодог болсон шахуу тий. Тэгэл нэгнийхээ үйлдэлийг айгу сайн нөхдөг. Тэгээ дэмждэг. Ер нь тэр нь айгу гоё санагц. Тэгээ тэр хоёр хос ер нь хамтдаа хэр удсан байсан бэ? 50 жил гэсэн үг. 50 та хүмүүс ихлээр. За 10 бас 5 жил үү? 10 20 жил байсан баха. Яг бас нэг бүр сүүлд учирсан байсан. Тийм ба. Тэр бас хаашаа сууд шүү дээ бас. Тийм байна. Ямар нэгэн тэгэл харилцаанд байгаал яг бол хамтдаа л юм хийх хэрэгтэй юм шиг байлаа тий. Хамтдаа юм хийхлээр илүү бие бинийгээ таньж мэдээ. Одоо тэгэл зориг ч юм уу юу ингээд бас өөр ээж болно тий. Ямар нэгэн зориг, ямар нэгэн сонирхол нь өөр ээж болно. Гэхдээ бас нэг хамт хийх юмтай тэрэндээ ингэж хоёлаа гоё зүтгэж чаддаг бол тэгэл тэр харилцаар нь утгалах л тий. Тэгэхээр харилцааг илүү ингэж өргөжлүүлдэг тий. Мэдэгдэн архангаа ятгаад хэрэгж явах ч явахд мэдэгдэн шүү дээ. Налаа хорох замд л мэдэгдэн тий. Машин зугаал жоохон хотоос гарах тий. Ингээ ямар дуу тавьж байгаас нь тэгэж мөрөө хэл аваа явчих юм л шүү дээ. Тийм орой хэл бас амар мэдэгддэг. Мөрөө хэлөө жинхэнэ гараад ирэл за энэ зам хэлээр явж үзье. За тэгээд юм бороо орж мороол тий. Бороо ороход тэр гаргаж байгаа шийдвэрүүд, гаргаж байгаа айс зам маань тэгээд гэрт ороод ингээд нэг юм жоохон бидний нэг юм зутарч ийн гэж мэдэрдэггүй тийм мэдрэмжүүдийг тэр хүн амар зутарч хүлээж авдаг ч юм уу тий. Тэгээд тэрэндээ стресстэй дэлгэсэн. Тэр стресстэй хамгийн гол нь гаргаад идэх тий нөгөө хажууд хүндээ тий. Зүйл хэцүү. Яа тийм аялыг нэг тийм тухгүй болгодог хүмүүс байдаг тий. Бүгдээрээ ингээл за жоохон хэцүү юм боллоо. Гэхдээ яг хэдүүлээ ангин тэнгэл байж байгаа наан нэг го ингэсэн ингээл ууж муугалаа. Тасаж басаа. Тэр бол нэр бүх одоо хажууд байгаа хүмүүсээ ингээд юу байдалд ороод яагаад л болж байгаа тэр нь биш шүү дээ. Харин пүү яах вэ? Яг тэр нь биш шүү дээ. Чи ганцаараа явжсэн болохоор амар байсан бах тий. Тий ганцаараа явжсэн болохоор ер нь яг жинхэнэ өөрийнхөө л таавар явж байгаа шүү дээ. Амрах үедээ амарчин тэгэл явах үедээ явчин. Нэмхтэй он гарч ир саад болчихгоо л. Тий хайлт гарч ир саад болчихгоо. Тий тэгээ заримдаа сүнсэн тэрврүүлнэ. Йоо. Тэр чинь би яг ерөөс ингээд нөгөө дараалахгүй ер нь бол нэг тийм сүнсний юу л яваадсан л та. Тэгээд яг Туркэд очиод Турк ч нөгөө юм исламын сүмүүд нь замд явж байгаа хүмүүс хончоод өглөөний яваад болчдөг. Тэгээ ус мөсөнд орж болдог байхгүй. Тэгээ тийм надаа юм хэлчихэд би тэрийн ч нэг тоохгүй явж байгаа. Сүүлдээ яг тийм газар хонохоор бол 2 удаа исламын сүмд хонохдоо 2 удаа тэрврүүлсэн байдгийг. Яа сүм дотроо юу. Тий сүм дотроо. Тэр бусад газар майхан тоноход бол тийм асуудал байгаагүй. Тэгэл бас дажгүй л харагдсан юм л. Гэтэ бас туршлагаллаа тий. Яг ингээл гар ингээл ороод ирчих. Яа. За ингээ манай подкаст амжиг яриад байна. Тий тэгэл янз бүрийн тэр нь эмхтэй байсан юм уу? Эмхтэй болоод ингэж тэгвэл. Монгол залуу байна. Монгол залуу харж байгаагүй залуу байна. Нэг гарнаас нь барьж чаддаг юм уу? Тэгээд ер нь гой юм болно. Айгу аялал чинь тэгэл өстой нөгөө амьдрал яг ингээд тэр чигтэл амьдрал үргэлжиж байгаа болохоор яг амьдралд юу болдог тэр болгоныг л ингээд мэдрээд явж байгаа. Тэр нь айгу гоёсэн. Тэгээд надад бол ер нь ингээд гоё том хотод очичоо байж захтай ер нь ингээд хүмүүстэй уулзах. Тэгээд би Tinder бас ашиглаж үзсэн. Ер нь яг гадаад очиод тэнгуут л яг Tinder-ээр уулзж байгаа хүмүүс нь бас ингээд айгу гоё хүмүүс байсан л та. Яг нэг тийм бас аялах сонирхолтой ч юм уу тий. Тэгээ яг ярьж байгаа юмнууд нь бас хувь хүмүүс нь ч гэсэн айгу гоё хүмүүс. Тэгээд тэдэртэй уулзаад бас ингээд хамт юм хийгээд явхад бас айгу тийм өөр мэдрэмж байсан. Азербайджан бол жоохон буруу утгаараа ашиглагдсан юм билээ. Тийм үү? Тийм ээ. Та Tinder-ээр шууд манат гэж явчихсан юм л шүү дээ. Маната? Тий.
мөнгө гэл. Аа. Азербайджанд бол яг шууд нөгөө нэг арабууд баян хүмүүс ер нь ирж шоуд юм лээ Азербайджанд баарнд нь. Тэгээ Азербайджаны баар бол бас л өөр шүү. Ямар юм бэ? Бүр үнэхээр нэг тийм задгаа гэх юм уу. Тэгээ тэнд бол шууд амар ингэмэр санагдсан уу? Үгүй юу? Гайгүй. Задгаа гэхээр Тэгээ ер нь бол нэг тийм амар зүгээр тэндээс зүгээр ингээл хоёр Син гараад сэтэ Тэгээ тэнгуүтэл яагаад хоёр гараад байгаа юм бол ер нь тэнд баарнд байгаа хүмүүс хизээч зүгээр хүнтэй ингээд танилцаад цуг ингээд таалах зүйнтэй явахгүй зүгээр шууд мөнгөтэй. Тийм юм бас амар ивгүй юм бэлээ. Тэгээ би нэг үедээ гараад гэсэн чинь Тэр бол ч та тийм би нэг үедээ гараад. Тэр л ч та тийм. тэгсэн чинь надаас тэдэн дөрөв нэгтгэе. Би тэгээ би мөнгө нэхэд. чи Монгол залуу чи юу гэдэг юм бэ? Тэгээ чи нөгөө хостынхаа найзуутай явсан. Тэгээд яг маа нэг залуу тэнд бүр айгу удцсан. Тэгээ бүх юма мэддэг. Тэгэл за манайхаа анги шүү гэдэг. Тэгвэл яг тэгэл ороод ирж байгаа юм шүү. Тэгвэл гөө гэл. Тэгэл хөөрх ингээл 6 залуу нэг ингээл гараасаа барьсаар байгаа. Ингээ тайруулсан. Хэрвээ бибиний хамгаалсан бол юу яхаас юм те. Одоо чи танилцах чинь гэж одоо ингээл юм яриад учир зүгөө олох гэж чинь гэж одоо гарсан чи өөдөөс нь ингүүл бол бэжи гэх юм шүү те. Амар ивгүй ер нь бол тийм бай. Тэгэхээр ер нь тийм хол замд ер нь нэг тийм юмын лаг мэддэг тэр нутгийн найзтай болно гэдэг бол бүр номер 1 чухал асуудал. Тийм байна. Тэгэл тэр бол бүх нөгөө нэг гарц гаргалгаа гайд болоод явчихж байгаа. Тэгээ сар болсон шилүү мэддэг тий. Тийм сар болсон ч гэсэн дайгу мэддэг. Одоо Японд гинэ Филиппинд очоор чинь нөгөө охин чинь нутгиссан байгаа. Энд чинь өмнө сар байж байгаа. Би чинь Филиппинийг зүгээр атхан дээр ингээд тавьчихад байж байна. Яг нөгөө нэг аяллаа нөгөө скилүүд байгаа штэ хүнтэй танилцах, үн мөн бууруулах. Борокко дээр очиж ер нь 3 хүн байдаг байхгүй. Одоо нөгөө activity нөгөө scuba diving гэж асуулаад. Тэгвэл Европ үн хамгийн үнэтэй. Аз үн нь болохоор нэг дундаж тэгээ Филиппин үн гэж байдаг байхгүй. Тэгээ ер нь тэгэл Филиппин үннээс доогоор л юм үсттэй. Тэгээ найзууд олчоор айгаа. Яг ингээ юм яриас орсон хүн гэж угаасаа бэт юм бэлээ. Бүр ингээ цаанаасаа зөв нөгөө Египтэд аяллаар явж хахад бүр бас амар скам ихтэй. Тийм скам. Тэгээд эмхтэн хүмүүсийг бүр ингээ жоохон дэрлэх гэдэг юм. Ингээ явж хахад ингээ гарт ингээ нэг юм бариулсан зав. Тэр ингээ барихгүй гэдэг ч юм ингээ бариулчаал ингээ мөнгө хилтгэл үгүй мөнгө гэл тэмүүд одоо нэг яриас орцоо хамт аялж байгаа залуу өрснө. Бро начс тийм штэ ингээл тэнгууд нөгөөдөл нь найзын дундаа ороод за мазаа гэдэг ингээд бид нар яг л бол наад үгүй чинь энэ хүнтэй ярьсан да яг юугаараа өөр байна гэх. Тэр ихтлүүрийн фонтан дээр нэг би ингэж хөвчтэй явжсэн чинь нэг гадаад хүүхэн нэг юм сүмнэр өгөхгүй надаа. Тэр одоо энэ нөгөө шашин машины юм махтай гэж бодоод авсан чи ардаас нь юм текст харуулсан байхгүй надад цаасан дээр бичсэн. Тэг чи тэр нь 15 мянга ч юу гэлээ. Тэгээ дээр нь ямар яасан гэдэг нэг баах юм бичсэн. Тэгээ би тэрийг ингээ авчаад өө thank you. Тэгэл авсан чи ардаас мөнгө нэгсэн ачсан. Бацаа өгс. Би нөгөө оюутан байхад би оюутан байхдаа Шанхайд байдаг гэсэн байхгүй юу. Тэгвэл Шанхайд яг клуб орчил гараад ирэн гадаа нэг юм цэцэгтэй ихчнэр зогсож идэг. Тэгэл анх мэдгүй надад цэцэг өгч ингээл баацж тэрийг зардаг. Тэгээ тэрийн нөгөө нэг клубоос гарч ирсэн залуучууд нэмтэйгээ найрч цэцгийг нөөч ямар зүүн бизнесээ тий. Тий. Яг клубын гадаа ингээд цэцгээ бариад зогсож. Бүр амар бизнес байна. Амар бизнес шүү. Монгол баарны гадаа цэцэг бариад. Англид ер нь Европт ер нь байт юм дөө. Баарнуудын 0 бол бизнес. Эрэгтэй 0 молд ороход бүх төрлийн үнэртэй бас байж байдаг. Тэгээ зацхад мөнгө. Тэгээд өөр юу ч эрэгтэй үнэтэй тэр баанд яг нөгөө яхад өөрийгөө нэг гоё харагдуулахад эрэгтэй бүх юм байж байдаг. Гээл мэлээс авахуулаад. Тэгээ 0 орлоо. Гарууд бол тэгээд үнэртэй бас цацаад мөнгөө төлөөл гарч байгаа юм чи. Тэр 0 байгаа тэр нөгөө цэвэрлэгч нь зүгээр өөрийнхөө бизнесийг тэнд хийж. Цэмбэгээл гарах нь шүү дээ. Тийм шүү дээ. Тэрээс айгүй сонин санагдчихсан надаа. Бараг нэг удаагийн сойз мэд тий. Тийм ер нь бүр байд. Тэгээд үнэртэй бас бүр ингээд төрөл бүрээр. Тэгээд яг нөгөө нэг ориг үнэртэй бас. Тэгээд нэг зацгаад 10 евро ч юм уу тий. Үзүүр алж байна. Тэгээ нөгөө нэг гайгүй мөнгөтэй арабууд ч юм уу те гадны хятад мэттэй ч юм ингээл цацаад гараад явж байгаа. Тэгээ бүр яг өөрийнх нь хэрэлдэг үнэртэй бас байл бүр заа гэж шууд те. Тийм. Тэгээ нөгөө аялж явж байгаа эсвэл үнэртэй басаа мартсан ч юм уу те. Тийм байв шууд ингээл цацаад гардаг. Тийм л. Та ер нь үнэрийг юу гэж боддог вэ? Үнэрт ер нь татагддаг. Ер нь үнэр чинь хамгийн чухал гэж боддоо шүү дээ. Тийм. Хүн ер нь бас нэг амтгэлэг болохоор тэр нэг бас нэг феромон гэдэг юмдаас татагдана те. Тэгүн гот яг үнэр амар чухал байдаг. За тэгвэл яг ямар төрлийн үнэрт татагдаа шууд ингэж эргэж харах вэ? Эмэгтэйчүүдийн хөлс. Би модлог үнэрт. Цагаан эмэгтэй хөлс. Цагаан. Модлог үнэрээ. Тийм, эрэгтэй үнээс нэг гой модлог. Түүнээс нэг юм ялуун хурцсан юм цоргсон үнэрүүд нь шүү дээ. Тийм үнэрт бол би дургу. Нэг юм гой модлог шатж байгаа модны үнэр ч юм уу те. Тийм. Минийхад юм юу гэж Япон охины үнэр гэж. Чихэрлэг үнэр дуртай юу, цэцэглэг үнэрт дуртай юу? Цэцэглэг үнэртэй юм.
Эсвэл нэ ванил чихэрлэг, ванил крем үнэр дуртай юу? Та нар хуурай үнэр гэхээр ойлгож байна уу? Үгүй. Би л өөрөө зүгээр тэгж байна. Нэг юм хуурай үнэр байдаг хгүй охтуудын ялангуяа сүүлийн үед нэг цацаад байгаа нэг уснаа байгаа маа нэг юм амар хуурай үнэртэй байгаа хгүй. Нэг юм хүч шиг үнэртэй байгаа хгүй. Хүч шиг гэнэ. Амар хурц гэсэн үг. Тийм хурц тэгээд тэр нэг тийм жоохон аргууд нилон бол биш. Тийм чихэрлэг биш. Араа бүснүүд нэг тиймэрхүү өдөг. Зүгээр юм хуурай юм аргуу өнөр. Тэр нь тэгээ таалагдахгүй. Тэр юусаа таалагдахгүй. Тэрийг амар цацсгаад л ингээ годомж юм энэ дуулсан нэр бол шашнархуу өнөр. Тэгэхээр надад тэрийн болж байгаа усл юм шиг үлээ л дээ. Юу нэг араа л тийм ус айгүй гараад. Эмхтүүнээс нэг юм шампаны өнөрүүд штэ. Гойд нөх амар гоё өнөртэй. Тийм өнөр ус амар. Head and Shoulders-ын өнөр шууд уншдагтэй. Красис бүр амар шууд танилцдаг. Красисаас амар. Красис амар хурц үнэртэй. Тийм айгүй тод үнэртэй. Бараг өнөртөө шаардлагагүй амар уншддаг. Красис амар уншддаг. Өөр эрэгтүүнээс уншддаг юм юу вэ та нар? Ер нь тэгэл цэвэрхэн өнөр байхад тэгэл болно. Гэтэ нялон хурц биш яа үнэртэй усаа бүр ингээ аманд амтагттал цацдаг хүмүүс амар хэцүү тийм ингээд энэ юу вэ? Бүр ингээ бүр ингээ хаа тэмчэнээс одоо ингээд коридор хүртэл ингээ өөрийнхөө мөрийн үлдээж явдаг тийм бүр ингээ хачаад би нэг тийм хурц үнэр удаан үнэртэл чадахгүй юм шууд хамт битүүрээд ингээ найтах гэдэг тэгэхгүй юу? Тэгээ тэр нэг аманд амтагдсан бүр ингээд яа хэлс бүр байж. Би нэг найзгаа нэг бич партин дээр тэгж олж ирсэн шүү дээ. Үнэрийн зааж байгаа даа. Амар усацтай залуу. Ривер бич дээр ихгүй дээр үт шүү дээ. Тэр ривер бич дээр яг ингээд тарах га тэгээд ингээд олдохгүй. Тэгсэн чинь яг үнэртэй. Тэгээ би ингээд үнэртэй дүндээ ингээд олсон шүү дээ бид нар залуу. Нэрээ үнэхээр амар үнэрсэн шүү дээ би бүр үнэхээр амар үнэрсэн. Яг тийм хол биш л дээ. Яг ингээд 2 3 ингээ эргээ орцсон байхгүй. Шоун дээр бол хүн олох хэцүү шүү дээ. Хажууд байгаа хүнийг олдгоо шүү дээ. Яг тэгж би үнэрээр нь олчихсон. Гэтэ тийм усанд орж байгаа юм шиг цацдаг юм шиг байна. Тэгээ ингээ заримдаа нэг хүмүүсийн хажууд ингээ жоохон ингээ зогсож байгаа холтгоор баг үнэр шингэсэн байдаг шүү дээ. Уул нь яг те. За нэг ингээд л болно шүү дээ. Тэд нар тэгээд нөгөө тэр нь яж хурц үнэртэй усыг тэгчгээр бүр хэцүү. Нэг тийм хурц нэг тийм сонин үнэрнүүдээ тэгтээ эрэхтэй. Тийм усыг битгий хэрэглээрээ. Одоо тэр нөгөө Dior Savage үлээ. Тэр мэр одоо тэрийг байлмаар тийм байлмаар байна. Тэр нөгөө fuck boy ус гэдэг ааш тэр нь бүр нэрлэлчихсэн мэт шүү дээ. Johnny Depp-ийн дагалдаг усоо. Би тэрийг үнэртэж үзээгүй ш тэрийг нэг үзье. Тэрэндээс гарахаар нэг үзье. Тэг чи бараг үнэртүүл мэдэх баха. Тийм үсээ хаасаг үнэртэж. Тийм шууд таних. Эрэгтэйчүүдийн ус ер нь цөөхөн болохоор айгүй мэддэгддэг шүү дээ. Яг хоо зүгээр хэрэгэлдэг нь л цөөхөн баг. Тиймээс цөөхөн бол биш аа. Амар их байгаа. Тийм. Тэгтээ үнэртэй тренд болгон цөөхөн болохоор амар яа гэм аа. Төрд юм аа. Би сая англиас ирэхдээ нэг үнэртэй ус авах гээд амар олон үнэртэй тэгж байгаа нэг ус. Тэгтээ зөв сонголт хийсэн байлээ. Тэгтээ яг эрэгтэй хүн бол үнэртэй сонгохдоо эмэгтэй хүнээр бас сонгуулбал их зүгээр. Дамаг бол хаалж байгаа эмэгтэй үнэр. Тийм. Тэгээ нөгөө хүний арьсанд чинь үнэртэй ус чинь бас өөрийнх нь үнэртэй нь холилдоод өөрөөр болдог болохоор одоо нэг хүнд амар гоо үнэртэж байгаа усыг би цэслэр цогтгүй юм тий. Тийм. Би үнэрээс шал өөр үнэр. Надад бол юм чихэрлэг үнэрстэй ерөөс цогт. Гэхдээ сүүл тавсан үнэртэй усаараа саяныхаа охиныг нарсан уу? За болсон байна. Тийм байна. Тэгсэн чи одоо тэр дуусгаа жоохон хэцүү дээ. Эрэгтэй нь бас явахсан дахиад авах тий. Тэгээ нөгөө нэг Борокко тэр юм амьд цэцэг ерөөсөө байдгүй. Тэгээд тэгсэн чи маань сургуулийн багш юм гараар ингэж нэгтдэг юм шиг тийм нэхмэл цэцэг хийсэн. Тийм. Тэгээ тэр нь амар гоё. Тэгээд тэрийг ингээ хийлгээд тэрнлэг үнэртээс өгтөө үнэртээ усацсан. Тэгж гисэн шүү дээ. Тэгээд тэр амар гоё байсан. Үзэгч нартай авсаа алч. Яг хөрх юм аа. Тэгсэн чинь надад нэг боссын гэтээ яг нэрийг санахгүй амар тийм арай өөр Монголд нэг тийм байдгүй ус. Нүртээс цацсан надад нэг түүх санаанд орчихлоо. Миний бас холын харилцаа байсан юм аа. Тэгээд бид тэр нөгөө нэг яг үйл уулзчаад үлийн амралтанд дуусаад явчихсан байхгүй. Тэгээд бид тэр нэг юм чихмэлтэй цаа чи эрэхтэй надад нэг юм хуршин чихмэл өгсөн жижигэн. Тэгээд явахт нь би тэгвэл бас зөрүүлээ чихмэл үгээгээд. Тэгээд би юм жижигэн юм чик олж аваад тэгээд тэрэндээ үнэртэй асуумар голт цацж жагаад өгч явуулчихсан. Тэгээд тэр маань санаанд орчихлоо. Яг тэгээд дээр салсан л та. Гэтэ хамгийн хөөрхөн үерхэл хамгийн тийм нандин яг хөөрхөн дурсамжтай үерхэл. Тэгээд тийм үерхлүүд бас байдаг шүү те. Та бүхэндээ та бүтлгүй харилцаагаа золоо маань ярих гэж байна. Гэхдээ би ярихгүй шүү дээ. Чи асуух юм уу? Би асуучихсан байхгүй юу? За. Би чи өмнө бүтлгүүгээ ярьлуу. Яг яриаг үгүй яа. Мянган бүтлгүй болцоо ярьсан шүү дээ. Би ярьсчлаа. Би нөгөө нэг зүгээр найралтын бүтлгүй арга ярьснаас яг бүтлгүй болцоо ярьлуу ялаа. Бүтлгүй болцоо чи зөндөл ярьсан шүү дээ. Ярьслаа. За сануул яриа. За тэгээ бүтээгүү гиснээс одоо Анука Ваза хоёроос бас бүтлгүй болцооны талаар ярих гэж бодлоо. Дандаа бас амжилттай байна гэж юу яах вэ? Хамгийн бүр ингээд за бүр үнэхээр бүтлгүй байснаа эсвэл бол зүгээр тэр болцоог би хаяад явмаар санагдсан ингээд гэдэг
түүхүүд нь юу вэ? Гоё дэлгэрэнгүй бидэнтэй хаваалцаач. Надад бол нэг байна. За. Би 10 жилдээ байж хахад 10 жилээ төгссөн байсан юм аа. Ер нь бол төгсөөл дөнгөж 1 жил мэл болсон байсан. Тэгээдсэн чи манай дээд анги 2 дээд анги ах над руу бичээд бас төгссөн. Тэгээ болцсон нэтэр гэл тэр үед чинь дөнгөж Facebook гарч ирж илүү юу л хайт ап байлуу да. Тэгэл окей тэгэл заавал зэгэл урд нь ингээл би бинийг хардаг байсан мэддэг байсан юм чи. Тэгэл уулзаал нэг ярианы жоохон хөнгөн явжлаа. Гээл зүгээр байжсэн чил. Эндээс ингээл нэг юм ингээл болтгоо. Тэгээ би бүр ингээ гайхаад юу вэ ингээ нохоос оргодог кликер. Тэгсэн чинь ингээ камера гаргацсан миний зургийг ингээ авч исэн. Би бүр ингээ шоконд ороод суусна ингээд яг өөртөө суучаад эндээсээ ингээд гараж ирэл аваач тий. Үгүй тэг би ингээ бүр ингээ амар сонь надад creepy санагдаад. Үгүй үнэхээр ингээл те гоё харагдчихын зургийг ч аавь юм уу те. Эсвэл хоёулаа хамтдаа зураг авах болъё гэж тэгж болно шүү дээ. Тэггүй ингээд нууцаар байсан цаана нэг нууц даалд нэг юм бодолтой байсан юм шиг надад шууд санагдаж байгаа байхгүй. Тэгэл ми дотор шууд пал гээл явцсан да. Тэгэл амар сонирн болоо. Яагаад гэж хэлсэн. Үгүй тийм би шууд хэлсэн. Чи юу хийгээд байгаа юм гээд. Чи ми зургийг аваад байгаа мó гэ. Чи харин тийм би чи хөөрхөн хардаад болохоор чинь зургийг авчих. Чи тэгээд амар сони ингээд хилэл аваач гээл. Тэгэл амар сонь санагдал тэл нэг кофе ч үлээ шейк ч үлээ нэг шингийн мууж исэн. Тэрийг ууж дуусаал шууд за би харихгүй болохгүй байх гэл тэгэл би яваад өгсөн. Тэгчээл шууд блоклоод шууд найзуудтай бас хэлээл тэгэл блоклол тэгэл тэр надад бүр амар creepy санагдчихсан. Тэр яг ямар зоригтойгоор яг яагаад тэгэж охинтой уулзаж Анукатай уулзаж байгаа шүү шаарлах. Тийм харуулах гэж л тэгсэн баг. Тэрнээс шиг өөрөөр найзхан залгаад чи юу гэдэг гэсэн чинь. би охинтой уулзаж байна гэдэг. Тэгтээ магадгүй яг чамтай уулзаж чинь гэдгээ батлах гэж одоо найзууд руу явуулах гэж ч юм уу. Тэгжэл зураг авсан. Би тэгсэн чинь бүр creepy юм бодсон юм аа. Өөртөө авч хадгалж үлдээл те. Эсвэл зүгээр ингээл улс тогтоожийнхаа зургуудыг нууцаар авдаг ч юм уу те. Тэг ингэж үлдэж мөлөө. Тийм баг те. Амар creepy байсан. Тэгж юусоо болохгүй юм гэсэн. Тэр бол намайг ер нь хамгийн айлгаж байсан бол. Аха. Амар. Тийм. Бүр fail гэхээс илүү амар айлгаж байсан. За, гацаагийнх. Одоо байхгүй дээ. Цугтмаар санагдсан зүгээр таалагдахгүй ийм үйлдэл нь надад таалагдаагүй болохоор би энэ хүнтэй удаан юм ярмааргүй санагдсан гэдэг ч юм уу. Харин болж байгаагүй болох. Зүгээр чи хэнг аваад хийгээд ингээд ярьж байгаа тохиолдол. Сая явж байхад бол бүх болцоолгоо хийсэн шүү дээ. За. Ерөөсө чам тийм цугтмаа. А чи Монголд ирээд хүмүүстэй уулзсан чинь нэг юм сонин юм санагдсан гэх. Тэр нь яг ямар ярианы үүднээс чам тийм санагдсан бэ гэдгийг ярихад. Нэг тийм нөгөө нэг амар зөрүүд гэх юм уу? Нөгөө нэг зүгээр байгаас монголчууд яг тэгдэг. Шууд ингээд тулгаад идэв штэ. Тийм яг тэгдэг. Тэр нь амар надад тийм тухгүй санагдаж яг тулгаад идэг нэг яаж яг юу одоо өөрийнхөө одоо нэг юм буу тулгаж ярьж байгаа штэ. Ярины одоо өөрийнхөө одоо нэг үнцгийг шууд тулгаж ярих юм уу? Тэгээ тэрийн зүгээр ингээд хоёлаа жишээ. Тийм одоо бид За таяр хоёлаа за би чамруу за нэг юм тулах гад үзье за байж да. хоолц эхэлж байна. За хоолц эхэллээ. За би ингээд шүлтэй хоол хуурга идмээр байгаа байхгүй юу? Тэгээд би шүлээ ожи хуурга авчих уу гэх нь энэ тулгалт мөн тулгалт шүү дээ. Гэхдээ наад чин тэрнээс илүү юм болсон баха. Тийм ер нь бол арай өөр. За дахиад явах бодоод байгаа юм. Хоол моолн дээр бол угаасаа хоол Хамаагүй шүү дээ. Чи жишээлт надад орж ирэхгүй юм байна. Нэг тиймэрхэн болж исэн юм аа. Эсвэл нэг юм шашин машин ч юм уу эсвэл одоо юу гэдэг нь хүний үзэл бодол юу болсон нөгөө нэг аялал дээр л нэг одоо жишээ нэг тийм амар хэцүү одоо юу юм амар хэцүү биш юмыг амар тийм байдаг гэж яриадсан байхгүй. Тэгээд би яг тэрийг наа чин зүгээр ингээд чиний зүгээр ингээд бодож байгаа бодол байхаа. Тэрнээс яг ингээд яг өөрөө айлж үзээд яхаар бол шал өөр өдөг гэдэг. Үгүй яг гээд ийм яг тийм юу нээр тохгүй болсон. Одоо жишээ нь юм биш. Би ингээд ерөөсөө бэлтгэлгүй юм төлөвлөгөөгүй аялал явах дурггүй гээд эртнээс ингээд төлөвлөөд одоо буудал муудлаа ингээд захиалаад хэлээд төлөвлөөд явах дуртай. Тэгэхгүй ингээд үргэвчээ өөрөөд аялах юм бол надад амар хэцүү санагддаг. За баг тиймэрхүү юм бол би зүгээр шүү дээ. Чи гараал аялал та. Тийм юу хиймээрэн тэрийг хий гэдэг. Үгүй би чадахгүй. Наад чи амар эвгүй. Эсвэл бараа наа чин буруу тийм байх ёсгүй те. Зүгээр л заавал одоо чи тэдх өдөр очно гэсэн бол тэндээ хаана очихоо чи мэдчих хэвээр ч юм уу те. Тиймэрхүү л юм байсан баг. Тэгээ тэр нь нэг жоохон тийм духгүй байсан гэх юм уу? Тэр нь бол хинт ч тухгүй байхаар л юм байна. Тийм л юм байна. Тэрнээс бол өөр бол тэгж амар тийм бүтэлтэй байсан л та манаа бас. Дандаа амжилттай байсан. Одоо хожуу болцож хэлээл дандаа л амжилттай. Бохонтойгоо суугаад тэгээд амжилттай болчихвол уг нь. Амжилттай нуусгах. Битүү амжилтын төлөө. Гэл ингээд success rate Монгол хүнтэйгээл гээл тэгсэн тэгээд бас өөр л байдаг юм байна. Японч Монголоос ялгаа юу авах вэ бид нар. Тэг ер нь монголчууд царайтай л та. За англи хэлж байгаа юм байна. Юу нэ? За зүгээр. Би яачаа гэсэн байна.
Зүгээр. Чи яач угсаа. Яар. Чи тулгаад юм уу надад? Яагаад үзэл батлаа. Амар тулгаад амар үзэл бодлоо. Би чи монгол юмхтэй юм чи. Тэр л та гэж. Яач ба гэж юм. Монголчууд яг ийм байхгүй амарсан. За бид бүхний 5 дугаарын турш хамт байгаа. Манай Ногоон Жид байгаа. Ногоон Жид маань одоо англи хэлний сургалтын төв гэдгээр бас нэгдүгээр даалтартай зөвхөн англи хэл биш л те. Бас олон хөтөлбөрүүдийг заадаг. Австрали, Америк, Канада одоо гэх мэтчлэн газрууд руу улсууд руу төгсөж байгаа хүүхдүүдийг өөрсдөө хөтөлбөрөөрөө дамжуулж фаундейшн хөтөлбөрөөрөө явуулдаг. Тэгээд тэр фаундейшн хөтөлбөрүүд нь 3 жилийн одоо хөтөлбөрийг Монголд ганцхан жилийн хугацаанд сураад явах боломжтой тийм айхтан байдаг аахгүй Ногоон Жид гэдэг. Тэгээд бас олон улсын компани өөрсдөө Австралид бас ийм салбар нь байдаг. Тэгээд та бүхэндээ одоо 5 дугаарын турш бид нар маш олон мэдээллүүдийг одоо ярьсан. Тэгээд энэ удаагийн онцлог нь болохоор англи хэлний сургалтууд байгаа. Тэгээд Kids Junior English хүүхдийн насны онцлог тохирсон 5 шаталтай анги байгаа. За тэгээд олон улсын суурь хөтөлбөрүүд байгаа. За нөгөө түрүү ярьсан 12 дугаар ангиас шууд элсэх боломжтой суурь хөтөлбөрүүд байгаа. За тэгээд гадаадын ихтэй сургуульд суралцах боломжууд одоо магистр тийм бакалавр, доктороо хамгаалах иймэрхүү сургалтууд маань их сургууль суралцах боломжууд маань байгаа. За тэр улсууд нь та бүхэндээ дуртахад Австрали байна, Англи байна, Канада байна, Америк байна, Швейцар байна, Хятад байна, Шинэ Зеланд байна. 300 их сургуулиуд одоо бакалавр болон магистрийн түвшинд би доктор гэж буруулсан биш үү. Бакалавр болон магистрийн түвшинд суралцах хүсэлтэй оюутнуудад сургалтын сонголт материал бүрдүүлэлтээр нь элсэлтийн зөвлөгөө үйлчлэгээ өгдөг. Тэгэхээр ер нь бид нар чинь нөгөө одоо хин ч гэсэн Мазаас гэсэн сая нөгөө сургалтанд явсан мэдчихэж байгаа. Яг сургалтын төвөөр дамжсан баг тийм. Тэгэхээр ер нь сургалтын төвөөр дамжих яг юм найдвартай газараар дамжих нэг одоо шалтгаан нь юу гэх нэгдүгürt мөнгөө хэмж байгаа. Тэгээд хаашаач явж мэдэхгүй бид нар очиж сургалтын ямар мэдэхгүй шүү дээ тийм. Тэгэхээр мөнгөө хэмж байгаа. Ялангуяа манай энэ төгсөж байгаа хүүхдүүд маань өөрсдөө баг энэ одоо жилийнхаа хөтөлбөрт явснараа ирээдүйн тэр их сургуультай орох бүрэн боломжоо шууд 100% эндээс хангачиж байгаа байхгүй. Энд байхдаа л хангачиж байгаа гэсэн. Тэгэхээр маш баталгаатай. Учираас та бүхэн яг ийм мэргэжлийн байгууллагууд хандах хэрэгтэй. Манайхыг бас манай дүүнэр үздэг. Хэрвээ та бүхэн дүүнэртэй бол бас заавал хэлээрээ. Уусаа бүгд л одоо гадаад руу одоо боловсрол эзэмшээ гэж зорж байгаа шүү дээ. Тэгэхээр фаундейшн хөтөлбөртөө та бүхэн одоо гадаад оюутны амьдралаар баг сурдаг бүх юм энд сурчин гэсэн үг байхгүй жилийн дотор. Тэгэхээр тэр хөтөлбөр заавал хамрагдаарай. За тэгээ хүүхдүүд бол мэдээж нөгөө нэг junior одоо kids гэдэг англи хэлний хөтөлбөрүүдтэй явах боломжтой. За манай англи хэлтэй хүүхдүүд одоо Америк болсон байгаа шүү дээ. Гэхдээ яг нөгөө нэг дөрмийн хувьд ч юм уу, эсэвчлэг ч юм уу, шалгалт өгөх төвшин одоо нэг онооны шалгалтууд байгаа шүү дээ. Тэр онооныхаа төвшин одоо өгөх хэмжээний бид нар бэлдэх шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ сургалтуудад та бүхэн хамрагдах боломжтой. Тэгээд Ногоон Жид рүү бүгд ороод үзээрэй. Би Facebook-нд доороо тавьчихдаг. Тэгэхээр Facebook-оор та бүхэн ороод яг өөртөө хэрэгтэй сургалтуудыг та бүхэн хараарай. Тэгээд Ногоон Жидгээ 5 дугаарын турш хамт байсан. Маш их баярлалаа. Олон улсад бүгд хамтдаа суралцсан. Найзын сүүлийн дугаар та бүхэндээ зол найзын сүүлийн дугаар та бүхэндээ хурж байна. Ингээд зол найз маань та бүхний хүсэлтээр хүсэх юм бол та бүхэн ахад харах боломжтой тий. Хүсэхгүй ах уу. Тэгээд зол найзгаа нэрээ 5 дугаар хамт байсан маш их баярлалаа. 5 солигд юм. Тий. 5 би ингээд найзуудаас л. Энэ 5 дугаарын найзхан манай зол найз байлаа. Одоо ингээд пүтэ өнгөрүүлэх сүүлийн дугаар. Сүүлийн дугаар шүү дээ. Тэгээд зол найз маань бас зөндөө олон түүх хаваалцсан, зөндөө олон хүнч бас дуртай болсон бах, зөндөө олон хүнч бас дургу болсон бах. Миний надад дургу болж байгаа шалтгаан миний инээд. Ямар ингэ хотлаасаа инийг гэдэг. Би сүүлийн дугаар мордээ бүр ингэж инээсэн шүү дээ. Цаанаасаа нөгөө нэг инээд муутай. Ингээд юм ярангуудаа үгүй. Уг нь бол жинхнээсээ тий. Жинхнээсээ инээд авах тий нөгөө инээж байгаа зарай хинээд ангуудаа гэдэг ингээд яранда фокуслах гад ингэнгүү тэр нь амар юм. Сериосны зарай гаргаад байгаа шүү. Хөвгштэй юм чинь. Шууд ингээд ингээд тийм басан байдаг юм аа. Тийм тэгээд зол найзтай бүгд бас баярлаа гэж хэлцгээе. Бүгд энэ доор бичээрэй. Тэгээд зол найзынхаа цаашдын ажилд нь амжилтсаа баг дуусахгүй гарах гэдэг нөгөө яах гэдэг нэг төрөл. За баярлаа. Дуусахгүй босох гэдэг юм аашаа. Тийм. За тэгээд үргэлжлүүлцгээе. Тэгээ манай нэвтрүүлгийн бас сүүлийн хэсэг нь явж байна. Одоо бүгдээ фейл болцоогоо ярьлаа. Одоо амжилттай болцоогоо ярьчлаа. Хамгийн гоё болцоогоо ярьчлаа. Одоо тэгвэл дундаж болцоогоо. Red flag. Тийм, red flag-ууд ярил л та. За ер нь red flag яриаг байгаа. Анука хэлэх бах. Ер нь эрэгтэйчүүдийн Монгол эрэгтэйчүүдийн red flag юу вэ? Япон залуучуудын red flag юу вэ? Япон залуу. Яг хоо зөвл эрэгтөөний red flag гэхэлэр за одоо юу юм бэ? Би бас оюутан байхдаа бас гадаад залуучуудад болцдог байсан. Тэгж яад ер нь бол хартай чанар
Дээрээс нь өөртөө итгэлгүй байдал нь ерөн red flag байдаг. Ерөн жоохон өөртөө итгэлгүй эрэгтэй хүн илүү харддаг. Insecure хүмүүс. Insecure байдаг, амар insecure байдаг. Тийм гот тэр өөрийнхөө insecure байгаа нь эмэгтэй хүнийх нь буруу юм шиг тий. Эмэгтэй хүн юм хүчтэй байгаа нь тэр эрэгтэй хүнийг сул дараа болгоод байгаа юм шиг тий. Тийм гот л тэл наа чи миний ажил биш шүү дээ тий. Өөр өөр ажил л та тий. Тэр чи өөртөө итгэлтэй байх хэрэгтэй болохоос биш би эмэгтэй хүн тэг өөрийгөө дарж чиний өөртөө итгэлийг дав ингээд ингэн гэдэг ойлголт л авах шүү дээ. Тэрийг нөгөө Crazy Rich Asians дээр амар гоё хэлсэн мэдэн шүү дээ. Баян айлын манай ахын эгчин чөлөө хамаатны хөртөө нөгөө араар нь тавьсан нөгөө би чиний эр хүн байх ажлыг бол хийж чадахгүй шүү дээ. Тийм. Тэр бол амар үнэн санагддаг шүү. Тэр бол айгүй red flag. Бас дээрээс нөгөө 50-50 гэдэг. 50 Shades of Grey гэдэг. Би тэгтээ тэрийгээс үзэж байгаа шүү дээ. Би нэг ангийн л үзчихсэн тэгэл дахиад үзмэргүй байсан. 50 Shades of Faza адж байгаа. Sorry. За 50-50. Тийм 50-50 надад жоохон санагддаг. Яг хөө тэгэл эмэгтэй хүн ч угаасаа байгалаасаа эрэгтэй хүнийг сонгох гэж шүү дээ. Тэр чинь яагаад сонгох вэ? Ирээдүйд амьдралаа авч чадах нь уу те. Нэг ийм шалгуур байгаа шүү дээ. Тэр чинь at least чи эмэгтэй хүний нэг хоолыг аваад өгч чадахгүй те. Эмэгтэй хүн чи өөрөө бол чадчихбайгаа шүү дээ. Тэгэнгүүт хоол аваад өгөх чадахгүй тэрэндээ нарилцсан ч юм уу те ийм байж юм тэгэлэг амьдрал босгож нэг гэрт орох те гэр бүл болж хайр үүсгэх тухай яриад байна л гэсэн гэдэг шүү дээ. Тийм. Наадах ч бас нэг охин амар гоё хэлсэнсэн. Нөгөө нэг Японд илүү нэг ютубер хийгээд байдаг нэг охин байдаг штэ. Аа нэг өөрөө хүн чинь гоё ууж байгаа ингээл юм хүмүүс яриад байдаг. Sorry би нэрийг мартчихлаа. Нарт амар хөө. Уянгаа юу биш үстэй. Үгүй. Бих шүү биш үстэй. Тийм. Бих шүү юу. Тийм. Уянгаа гэдэг. Тэр болохоор тэгсэн байхгүй. Би хангалттай өөрийнхөө одоо идэж уусан ямыг би авч чаднаа. Зүгээр чамайг би өөрийнхөө хувьд эрэгтэй хүн гэдгийг чинь мэдрүүлэхийг хүссэн болохоор би чамд энэ болцоог даахыг зөвшөөрч юм гэлсэн байсан. Тэр бол бас үнэн шүү. Тийм. Бас би таалагдаагүй залуутайгаа болцсон болохоор би тооцоо өөрөө төлчдөг. Тийм. Тэр бидний нэрээ дөрөв шүү дээ. Манай төмснүүдийн дөрөв шүү дээ. Тэгээ болцоо таалагдахгүй энэ болцоо цаашаа явахгүй юм бол бид нар өөрсдөө тооцоо төлнө. Тийм. Уусаа тэгээ төлчний. Цаанаасаа л уусаа тэгчдэг. Тэгээ яг уу тэгэл юу гэж асуух юм бол. Тэг яг хөө тэгэл харилцаа тэгэл сүүл рүүгээ нөгөө бүр яг би бинд итгэлтэй болол те яг амьдрал босгоол ингэж яхахтаа ингээл айл айл нь юм гаргах бол энэ бол зүгээр хийх гэж боддог. Өнөөдөр би боломжтой яаж нээж гүндэхгүй за тэгвэл би ингэж идэгчээ гэдэг бол яг бүнзгэрсний дараа бол өстой no problem. Тийм no problem байхгүй юу. Тийм үү. Түнс шиг нэг эрэгтэй хүнийг л нэг те нэг хоолоор ахуулж те нэг юм те мөнгөний сах гэдэг юм шиг бол биш байхгүй юу гэж чинь. Тийм. Тэнгуут нэг дик хийгээд юм ч юм уу тийм бас яриануд байдаг шүү дээ сошиал медиа тэр. Тийм бид нар эрэгтэй хүмүүстээ бас яг тэгж тооцоо төлөхтэй бол дуртай л байдаг шүү дээ. Тэгээ та нар ийм тухтай байх юм бол илүү дуртай. Гэтэ одоо л ерөнхийдөө тухай л гээл яриад байлаа л дээ. Сүүлийн үед. Сүүлийн болцсон. Тэснэ нөгөө залуучууд нь хуваа эмэгтэй өөрөө independent байх хэвээр ийм тэмгээл ярьж байгаа шүү. Тэр нөгөө эмэгтэй хүний жигнэсээ independent байгаад эхлэнгууд эрэгтэй хүнийх нь сүлс юм ингээл унаал те. Insecure болж эхлээл. Тэгээл хардаж мардаал те. Тэнгууч битээ өөртөө тэгж эхлүүлээ. Нэр ингэсэн. Одоо харин яг ингээ хуваа ихээр нь баахан бодол авч байхгүй. Яг жинхнээсээ independent юм уу? Эсвэл зүгээр таалагдахгүй. Альсгүй зүгээр наа би төлөй гэж хэлхийг хүлээгээд байна. Юу хариулттай те. Тэгээ ард нь аяа болтон ингээл аяа. Уучлаарай 50% боломж авъя. Тэгээ баацаараа залах. Тийм. Тэнгуут шууд л тэгэл гартаа атах юм шүү. Тэгээгүй хэрэггүй гэл шууд. Тийм шууд л тэгээ. Эсвэл бараг тооцоо ирэхээс өмнө тэгэл очиод тооцоог төлсөн байх ч юм уу тий. Тэгэл газ гараал алхах тийм шүү дээ бид нар ч юм. Тэгээ урд нь гараал. Тийм шүү дээ. Газ хуцаа аваад. Яараал алхаал. Тэгээ бас мас нь уншихгүй ирж Тэгээ банк руу. Тэгвэл нэг юм арга байна. Би 0 орчоод ирээ гэчээд тооцоогоо төлчөөд хурж ирэх. Бүр яг тэр босгоосоо өмнө үү? Тийм босоо. За тэгчээл нэг хоол молоо дуусаад ч юм уу тий уух юм аа дуусгачаад. Тэгвэл бас нэг жоохон бас джентльмен. Энийг зааж өгөх нь бол би бас 16 настай дүүгээ дейтэнд авч авсан байдаг юм. Эрэгтэй дүүгээ юм хандалтаа. Тийм эмэгтэйний ингэж ч бид одоо ингэ шүү. Тийм. Бид одоо 0 ороод тэгээ хэлээд. Маягч байгаа картыг аваачих. Би тэгвэл сүүлийнхаа болцсон дэр зөвл юм хийсэн юм байна. Яг 0 орохдоо тэгэл хийжэл хурж сууж байгаа тэгэл гаравсан. Тооцоо хийчихэд 0 орчод зүгт. Зүгтаа яваа. Тэгвэл жинхэнэ ирэх хүн. Тэгэл энэ анх бахын тоё. Тий, нөгөө бахын. Гэхдээ тэр өдрийн болцоо ер нь бол гинтих байсан л та. Биш төлөвлөөгүй. Тэгээд төлөвлөөгүй хэрнээ бүр бүх юм амар төгс байсан. Тий. Тэгээд анх одоо Борок арал дээр ч ер нь бол нарж арах нь гоё. Гэхдээ тэр өдөр яагаад ч юм бэ? Далаан төрлөг ингээд татцсан. Тэгснэ ингээд нилээн гүйх уустай хэсгээр ингээд алхаж ийсэн аа бүр цаана очиод яг нарж аргаж харж мараа. Тэгснэ яг тэр хоол идсэн газар нь бүр яг ингээд нарж аргаж байгаа газар ингээд харагддаг.
Тэгээ яг гадаана элсэн дээр ингээд сууснаа. Тэгээ хоолныхын тэр амт нь үнэхээр гоё. Гоё. Тэгээ гинтийн юм бас үнэр гоё тийм гинтийн. Тэгээд би ялч нөгөө бас нөгөө багш нараасаа л бас ингээд шууд нөгөө тийм шууд бичиж байгаа. За ингээд дээд нь явах тавын гоё газруудаа явуулаарай гэдэг л баах ирсэн. Ер нь нөгөө сургуулийнхаа багш нарыг бүгдийг өөрийнх нь л олгоцсон. Одоо тэнд бол дандаа манадлынхан байгаа. Одоо бүгд та одоо нөгөө ахны чинь хараад байгаа юм биш үү? Та салцсуу. Аль энэ суу. Цуггүй. Бэж. Ноц ирэхээр, сэтгээр. Сэт алон this Japan girl. Тэр нь бас ингээд нөгөө нэг дуртай зүйл мүлийн асуухгүйгээр мэдээд тэг ингээд өөрөө ингээд лаг мэдрэмжтэй юм шиг ингээд бааз амар гоё хичээл зүтгэл гаргаад байна. Тэр нь бас амар гоё. Тийм эмэгтэй айгуу таалагдж байгаа болохоор угаасаа цаанаасаа гараад байгаа гэж бодсон. Угаасаа тийм хүн. Тэгээд нөгөө монгол хүмүүс ерөөсөө ойлгодог. Тэгээ баасаа ч өөртөө заасан орд гэсэн шүү дээ. Ойлгох эмэгтэйнтэй хараахан очоогүй байсан байж магадгүй. Чи өөрөө нөгөө болцож үзээгүй байгаа. Гэтэл зүгээр тэгж ерөн сүүлийн 100 монгол хүнтэй болцоод юм байна гэж бас. 100-аас нэг ч гарч ирсэн үү? 1000-д нэг байх юм яа. Би бас нөгөө нэг юм гараар бичсэн захиа бас 2 өгсөн. Ер нь би нэг тийм гараар бичсэн юм да айгу дуртай. Англиар бичсэн. Тэг англиар бичсэн. Hello. I'm Vaza. Hello. Hi dear. It's me гэдэг. It's me. How you doing? I like to play football. Жинхэнэ нөгөө уран цэцүүгээ асуугаад штэ. Вазагийн тэр нөгөө аяллаас асуухад яг ингээ аялал дуусгаар ингээ яг ингээ туулал дуусчихсан шүү дээ. Тэнгүүд ментали ингээ ер нь ахи өгчтэй болж байгаа мэдрэмж төрчихсөн бах тийм. Нэг давчгаар одоо тэрнээс бусад асуудал нэг юм асуудал биш юм шиг өмнө асуудал байсан тэгсэн чи тэрийг давсны дараа нөгөө юм асуудал биш юм шиг мэдрэмжүүд айгүйх олон төрсэн баг тийм. Тэр мэдрэмж нь ер нь бол хүний нөгөө нэг өөртөө итгэл бол бүр ингээд хальчиж байгаа штэ бүр үнэхээр ингээд ямар ч нэг хэр баргийн юмыг бол бүр тоохоо тийм асуудал бол бүр нөгөө нэг асуудал биш болчихно. Зүгээр яг сөрөг гардаг зүйл нь хитрхи их ингээд амар өндөр гоё мэдрэмж авчгаар бусад юм тэрэнд хүрэхгүй болохоор ингээд хоосон санагдаад эхэлдэг. Ямар ч гоё юм хийж исэн, ямар ч гоё хүмүүстэй уулзж исэн гэл шууд мэдрэмж нь тэр дороо ингээд зүгээр ингээд алга болоод байдаг. Тэгээ тэр нь ингээд амар тийм одоо нөгөө нэг юм жоо сэтгэлээр унах маягийн тийм болсон л доо. Яалч нөгөө ямар ч юм ингээд сэтгэлд нийцэхгүй те баргийн нийцгээ болоод ирэхээр тэр нь ямар хүн санагдчихсан. Тэгээд хийж байгаа юм ингээ хүнтэй харилцаж байгаа яриа гэдэнгүүд л яг ингээл ойр зүрийн юм ярихаар надаа нөгөө ерөөс ингээл нэг тийм сонирн биш те бүр ингээд өөр юм ярих гэсэн чинь тэр нь нөгөө нэг орж ирэхгүй ч юм уу те. Small talk-ууд дургу болчих юм шүү дээ. Small talk-ууд дургу дандаа нэг юм арай нэг өөр төвшнөх болсон. Тэгээд тэрний дараагийн төвшин нь магадгүй нөгөө нэг юм жижигхэн зүйлүүдээс мэдрэмж авдаг болж молоод байгаа мөчөө enjoyддаг баг. Ер нь аяллахаа туршид бол яг тийм болсон байсан. Бүр жижигхэн юмнаас л яг ингээ өөрөө ингээ амар гоё enjoydуулж идэг. Ямар ч нөгөө нэг юм өнгөрсөнд харамсах мэдрэмж өөрөөсөө байхгүй болсон. Бүх юмаа ингээл өдрөө ингээл хаяал нэг чулуу үргшнээсээ хаяал явж байгаа юм шиг. Тэгээ яг Европт бол ингээ амар хөнгөн зөв бүх юм ингээл хүлээж авдаг амар гоё. Тэгээд амар гоё мэдрэмж ингээд бүр гинт ингээд туулчихж байгаа шүү. Бүр хамгийн яг бүр ингээд сүүлийн хитэ 10 хэдэн жил ингээд яг бүр өдөр шөнөгүй ингээд төсөөлөл бодоод зорж исэн тэр юмдаа хүрчингүүд л тэрний дараачийн өдрөөс тэр юм ахаад надад байхгүй болоод ирж байгаа байхгүй. Ахаад зөв тэмүүлэх шаардлага байхгүй. Тэгвэл тэр мэдрэмж шууд ингээд хүнийг бүр ямар ч тийм амьдрал яг юу юм бэ гэдэг асуулт нэр авшиг. Одоо яах вэ гэдэг нь шууд ахаад шинэ юм ингээд өөртөө суулгах хэрэг гарч байгаа. Шинэ мөрөөдөлтэй болох шинэ зорилго, шинэ юм хүсэл тэмүүлж юм уу те. Тэгээд тэр шат нь ингээд ахаад тгээс эхлэхээр бас жоох юм эвгүй байсан. Тэгэл ер нь ингээд хэр баргийн юм нийцэхгүй тэгэл хүмүүс ингээд амар гой гой яриад идэг. Яг үндэ надаа тийм мэдрэмж авахгүй байгаад шүү дээ. Тэгвэл тэр нь ингээд далдуураад нэг жоох юм даавн болсон тэгээд. Тэгээ сүүлдээ яг тэрнээсээ гарах үнцэн за хурдан ахаад дараагийн юм хийх юм байна гэдэг. Тэгээ хийгээд ихсэн чи ер нь айгуу тийм сэргээд арай. Усан амар хөдөлгөөнтэй ингээд бүр актив байж байгаад яг ингэчингүүт ингээд нэг сонь ингээд би унтраад байна уу яагаад байна гэдгээс мэдгээ болж байгаа бах тийм. Миний хувьд бас яг 6 таал хэдэн сараар нь суугаал айгуу удаж байгаа хгүй. Тэмээ зургнууд чинь дотроо амар олон далд тутгнууд ихтэй байдаг. Тэгээ тэрийг ихтэй баг медитейшн хийж байгаа юм шиг болдог байхгүй. Тэгээ тэрнийхээ яг ард гараад дуусныхаа дараа ингээд яхаа мэдгүй болчихно. Яг ингээд юу лээ гэж бодчихдог. Тэгээ бас тэрийг хийж явах явцдаа бас эмошнали амар олон зүйлүүдийг давтуулж байгаа байхгүй. Тэнгууд би одоо яг васа шиг яг ийм олон километр ийм бүр юм хэцүү зүйлийг давтуулаагүй ч гэсэн яг ярьж байгаа зүйлийг би ойлгоод байгаа байхгүй. Харин тийм. Одоо минийх ч гэсэн ваза тойрын хажууд ингээд яхаа бол яг жижигхэн. Тэр нь юу вэ гэхээр би нөгөө нэг багаасаа би Maroon 5-ийн бүр ингээд улаан ногоон фэнээс нөхгүй.
байхгүй юу? Яг Азар ингээд тоглолт хийх чинь гэдгийг юу мэдэнгүүтээ бараг 8-9 сараас ахуулаад би Maroon 5-ын тоглолтыг үзэн хаана очиж үзвэл арай гоё, арай хямд төсөөр ингээд би явж үзэж болох нь уу гэд бүр ингээд 8-9 сараас ингээд төлөвлөөд плед зарагдлаа гэмэд хамгийн дөрөнд ингээд аваад тэгээд Таиланд Бангкок руу очиж тоглолтоо үзсэн байхгүй юу? Тэгээд тэр хоорондоо үзэхээс өмнө би хэд хоногийн өмнө очсон. Тэгэнгүүт Таиланд явж үзэх юм бол би нөгөө Тэнгисийн эрэг нэгдүгээр улирал хийгцэн нөгөө Koh Samui руу очиж үзнэ гэж бодцсон. Тэгээд Koh Samui руу яваад үзчихэж байгаа. Тэгээд тэнд ингээд далайн тэр нар жаргах маргах тэгээд тэр хүрхрээ бүх ингээд үзийгсэндээ үзээ. Тэгээд тоглолтоо үзээл тэгэл бүр яг ийм болж байгаа байхгүй юу? Тэгэл маргааш нь тэгсэн чинь зориг болцсон. За зөтөө ингээд юу ч яах вэ? Бараг ингээд бодлоо ингээд зүгээр хөвчээсэн ч яах вэ? Ингээд бүр ингээд амар хандсан ингээд хүлээж тэгээд тэгсэн чинь ингээд маргааш нь ингээд бодонгууд ингээд нэг юм зүгд байсан юм шиг те ингээд би нэр үнэхээр хамгийн одоо хайрлж хүндэлдэг краш гэн 100 метрийн цанаас ингээд харсан үнэн үү? Бараг үцнийхаа бичлэг хайж бүр яг ингээд бүр ингээд тулцсан. Тэгээд ингээд төгөөд нэрээ маргааш нь ингээд амар сайн болчихсон. Яг уу за зайсан ч яах вэ? Зүгээр талаар дээр очиж жоохон хөвтгүү. За тэгээд ингээд бүр амар юм байхгүй болцсон. Эрэгтэй хүний тийм бас нэг уналт байдаг гэсэн шүү дээ. Ийм сэтгэл зүйчнэр л яриад байдیں۔ Нөгөө за байраа авцсан, машина авцсан, их нэртэй болсон, хөвгтөд болсон гэдэг. Тэр нэг насныхын зорилго байсан байхгүй юу? Нөгөө нэг 70 ухамсарт нь ингээд өөрийнхөө ингээд хүрээлэл гэр бүлийг бүтээх тэр зорилго. Тэгээд тэр нь бэлдсэн гэдэг. Тэгээд тэр нь унахаар эрэгтэй хүмүүс ихтэй яадаг вэ гэхээр арх ууж эхэлтэй. Тэгээд архинд живж эхэлдэг, мөрөдө тоглоом магадгүй живж эхэлдэг те. Нэмэрхүү өөр юмнууд дураа татагдаж эхэлдэг. Тийм байт юм л. Гэтэ бас яг тэр нөгөө нэг юм одоо яах вэ гэдэг шүү дээ. Тэгчээд тэр уналтнаасаа буцаж гарч ирэх нь надад бүр амар гоё идэг. Яг дараачийн зорилго олцохоор. Шин зорилготой болчихлоо гэдэг. Тэнгуут нөгөө унахаасаа өмнөх байсан хүн биш болсон гэдгээ анзаарч мэдэрдэг гэх юм уу. Тэр нь гоё идэг. Тэнгүүд одоо ингэж аахгүй ингээд өмнө надад ингээд аялал ч юм уу. За тэр дундаа ингээд ганцаараа явна гэдэг л амар юм хүнд юм шиг санагддаг байсан байгаа байхгүй. Тэгээд аялал гэлтэнгүүт амар их мөнгө санхүү те. Тэнгүүд ингээд нэг жоохон ингээд ганц хоёр яваад ирэнгүүт эн чинь ингээд болт юм биш ингэж гисэн болт юм биш гэдэг юмнууд. За одоо хажуу одоо дараагийн аялал юу вэ? Одоо миний үзэг гэж бодсон юм юу илээ гэд. Тэрэндээ илүү ингэж бараг тэрийг хийхин тулд ажил хийж амьдраад те ингээд дараагийн аяллаа би аялалтаа явахын тулд одоо ажил хийж амьдрж гин гэдэг шиг юм ингээд бүр юм тойрог үүссэн. Хөөе эмэгтэй хүмүүст ийм байр авах гэдэг дарамт байдаг хөө. Мэдээж миний хувьд бол ерөн байдаг. Бага шүү дээ. Би өөрийн гэсэн ганцхан тэгэл нөхөртөө найдах биш өөрийн гэсэн юмтай болох хүсэл юм уу тийм. Найз нь байраа авчихсан. Эмэгтэй хүмүүст байдгүй гэж бас боддог. Зүгээр энэ надад яг юунаас үүссэн бэ гэхээр би нэг экстэйсэн баггүй. Тэгээд тэр болохоор за аль нь яах вэ? Тэгээд ингээд ирэх жаах хавцтай ер нь за ирхцэн ч одоо хамт амьдарч үзьегээд тэгээд хамт амьдарч ангууд би тэр залуу болохоор амар мундаг залуу ингээд би даасан мансан гэж боддогсэн чинь яг хамт ингээд жоохон байгаад үтсэн чинь нэг тийм mommy boy амар мэдэгдээд тэнгуут эмэгтэй хүн ер нь юм багстай гэл ингээд наа баг гэрийн эзэгтэй байдлаар тэнгуут би чи ерөөсөө тийм хүн биш штэ ингээд жоохон хөдөлгөөнтэй те ингээд өө би гэртээ зүгээр юу ингээд хүүхэд хараа те гэр эзэгтэй суух би чи ажил хийн энэ ингээд тэнгуут жоохон нэг чи ингэхгүй байсан гэдэг нэг тийм юм ингээд гарч ирээ. Тэгээ тухайд би ер нь нэлээд баг цалинтай ажил хийдэг байсан. Өөрийнхөө сонирхлоороо нөгөөдг нь жоохон нэг тийм мөнгө олж эхлэв. Тэгээд тэнгүүд тэр ажилласаа гараа дараагийн ажил ингээ болох хүртэл надад юм жоохон юм санхүүгийн хувьд асуудал үүсэж байгаа шүү дээ. Тэгсэн чинь чи ингээ наад матгаагаа ингээ тооцоолохгүй яасан. Яагаад ингээ би яагаад бараг чиний өмнөөс ингээ хэвстэй ингээ жоохон санхүүгийн тал дээр ингээ маргаан өссөн баггүй. Тэгээд би тэр үед ботсон. За ингээ эмхтэн хүн ер нь бол юм байж болохгүй юм биш үү? Ингээ артаа ингээ заавал ингээ план Б-тэй те өөрөө ингэхгүй болол эрэгтэй хүнд ингэж харьцах юу үүсгэх магадaltaй байна гэж би бодоод яг тэр хүмүүсээс сална л та. Тэгээд тэрнээс хойш арай илүү ингээд тийм санхүүгийн хувьд ингээд яавал би илүү болох уу, яаж илүү ажил хийх үү мэх үү гэдэг тал дээр ингээд боддог болцсон юм шиг сансан тэр хүнээс улбаатаагаар. Одоо ингээд сонсонгууд наа чи яг red flag байгаа байхгүй. Өөрөө тэгээ чамаас эхнэрийн тэртээ хийх ёстой юмыг чамаас нэгж байгаа хэрнээ өөрөө олонгуудаа тэгээ чамаасаа санхүүгийн юм ингээд идэг. Тэгээ өөрөө яг нөхөр шиг байхгүй тий. Тэгэхээр яг mommy boys яг юм red flag байна. Харин яг тийм байсан мэлээ. Тэр яг бүр жоохон байх та. Зэгцтэй. Бас гоё санагдав. Хүчрэх чинь чааш юм. Тэгтээ яг зэгцтэй тийм. Та тэгтээ энийг яг юу гэж боддог. Одоо зэгцтэй гэж ааш та тэгвэл зарим хүмүүс ингээл эхнэр нь одоо тий нөхрөнж гэдэг юм ингээл нэг талтаа ингээд санхүүгээ ингээд бөөгнөрүүлээд ингээд нэг бүх юмаа ингээд тооцоолоод ингээд авч явах хэрэгтэй юм шиг ингээд ярьдэн шүү дээ. Тэнгүүд яг хуу тэр зүв буруу гэсэн байхгүй үгүйсээ тэр хийх дуртай байвал тийм хүмүүсийн л хоорондоо ярилцах юм шүү дээ. Тэнгүүд зөвхөн миний бодлоор гэх юм бол ингээд жоохон тустай. Жоохон тустай. Гэхдээ одоо ингээд за
одоо тогтмол гардаг зардлууд гэж байна шүү дээ. Тэнгүүд за чи энийг нь хариуц, би энийг нь авъя. Ингээд явчих гэдэг байдлаар ингээд зүр тийм байвал надад амар санагдсан. Би бол мэдэхгүй юм да, би одоо ямар хүнтэй санхүүг нэгтгэж үзсэн. Тэгээ ер нь бол тэр чинь үнэн баха. Одоо яг зарим хосуудын хувьд тэр динамик нь ажиллаа болоод идэг. Тэ ялцчгүй болоод идэг. Харин заримын хувьд тэр нь бас болохгүй гэж болно тэ. Тэгэхээр яг хоорондоо сайн ярилцах хэрэгтэй. Тэгээ яг нэг хүүхд мөвгдтэй болоод ирэхлээр нөхөр нь ажил хийгээд эхнэр нь ажил хийх боломжгүй шүү дээ. Тэр үедээ л яг хүнс мүнс авах ингэх болохоро тэр ингээд айлчгүй эмэгтэй хүмүүс санхүүг нь харилцаа явдсан юм болоо да гэж би бодсон. Би бас түүнээс бас сайн мэдгүй л байна. Тэгэхгүй харин тиймэрхүү амьдрал бид хариуцаад явж байгаа байхгүй юу? Одоо ингээд гоцмаар л энэ дандаа нэг данс нэг мэ гэдэг. Тий. Би нэг юм сонсч ирсэн заяа. Тэгээ гадаад нөө TikTok-оор л үзэж байгаа юм л та. Тэгсэн чинь ингээд хоёр хосууд байгаа байхгүй юу? Тэр хосууд нь штэ тий. Дундаа нэг данстай. Тэр дансандаа ингээд сар болгоо ингээд $100 хоёлоо хийдэг. Тэгээд хин яг төрүүлээ чийд хийх юм бол чийд хийлгүүлсэн тэр мөнгөийг аваа юм. Оо, nice. Наач ч гоё юм шүү дээ. Тийм, тэрийг би бас яг түл чит хийх бүх болцоог нь тавих нь шүү дээ. Мөнгөийг өөрөө шууд хурж мөрөөлтэй. Тийм. Секс хийхгүй яаш. Мөнгө хэрэгтэй болтой. Жохон мөнгө хэрэгтэй болоод юм уу? Тийм. Юун дээр ваза дээр бас ахаад тэр нөгөө нэг юун дээр нас айдал дээр нас авах. Яг ингээд сүмслэг байдлаар ингэж өөртөө амар их нүр толсон уу? Яг ингээд. Тийм. Тэр бол бараг их өдөр тутамдаа. Хүссэн үсээгүй яг тийм болчдөг. Шууд ингээ бүх юмнаас тусгаарлагдаад дуугаа жигээ явж байгаад юмаа замаа хараа явж байгаа хэрнээ шууд өөрийгөө ингээд татаж хардаг гэх юм уу. Тийм. Тэгэл ер нь бүх үйлдэлээ татаж хардаг болчтой юм бэл. Ямар гоё юм бэ. Тэгээд ингээ өөртөө жинхнээс нь нүртулж байгаа шүү дээ. Ямар читингүүр. Тэгээд тэрнээс гарсан үр дүн, гарч байгаа үр дүнгууд нь юу байгаадсан бэ? Гарсан хамгийн том үр дүн одоо нөгөө ямар ч хүнд нөгөө нэг өнгөрсөн нэг харамслууд байх штэ. Тэр үед тэгсэн бол ингэх байсан гэдэг. Тийм бүх юмыг зүгээр ер нь байхгүй болгосон. Уучлаад бүгдийг нь уучлаад. Бүгд тэр бүх юм ингээд зөв зам руу намайг чигдүүлж исэн гэдэг юун дээр одоо бодол дээр очиж байгаа байхгүй. Тэгээд дээрэс нь одоо ер нь ингээд сэтгэл зүйн хувьд бүр ингээд асар бүх нөгөө нэг шархуудаа ингээд идгээгээд яг бүр ирүүл яг бүр ингээд одоо шинэ хүн болсон юм шиг тийм гоё мэдрэмжийг авч ирсэн. Дээрэс нь аяллаас одоо суралцж байгаа юм бүр ингээд одоо бүр ингээд хизээч ингээд одоо юу гэмдэ хүн зааж өгөх боломжгүй. Тэгээд тийм юмыг бас ингээд мэдэрснээ ингээд хэлэх боломжгүй тийм аягүй олон зүйлийг сурсан. Тэгээ аялал бол ер нь би бол одоо ингээд хүмүүс зөвлөхөд аялал зүгээр мөнгө зар. Тэр мөнгийг тэр аялалд явсны дараа сурсан зүйлс чинь бүр хэд нугалж авчирч өгнө. Тэгэхээр аялал гэдэг бол өөрөө ер нь бол аягүй том боловсрал байгаа байхгүй яг үнэндээ. Ялангуяа өөрийгөө таних чагаа өөрийгөө ерөөсөө мэдгүй байгаа хүн бол өөрөвчөө өөрөөл шууд ганцаараа л явах хэрэгтэй. Амьдралдаа ганц удаа ганцаараа хинийч танихгүй газар очоод тэр газар өөрийгөө яг хэн болж ийн гэдгийг хараад үзчих юм бол тэр хүний хөгжил бол асар хурдан явагдах байх гэж бодож байна. Өөртөө ингээд нүр тулаад ингээд юм духгүй байгаад өөртөө нэвцэлтэхгүй их өөртөө нэвцэлтэн. Өөртөө нүр тулсан шиг тэрнтэйгээ тулж чадахгүй байгаад тэгээ тэрийгэ дийлж мэлдэг л ах л та. Тийм. Тэгээд тэр духгүй байсан тэр хүн чинь ямар хүн байсан бэ? За миний хувьд бол зөвшөөрөхгүй гэх юм. Гэхээсээ илүү нэг жоохон одоо юу гэмдэ илүү гүн нөгөө нэг одоо тэр шархаг нөгөө нэг хизээч анихгүй юм шиг тийм мэдрэмжүүд авцсан байсан. Тэгээ тэрийг ингээд айгүй олон ингээд давтаж бодож эргүүлжтэй ингээд дахин сөхчиж тэргийг ингээд хааж байгаа байхгүй. Тэр нь жоох юу вэ? Бусдаар бол яг миний өнгөрсөнд ингээд баримталдаг өөртөө нэг авч явж исэн зарчимч хүн эсвэл ингээд нэг бие хүн болгоцсон маш. Тэр нь ер нь айгүй зөв сүртэй байсан гэж харсан. Тэгэхээр өөртөө дуртай байсан шүү дээ. Дуртай байсан. Айгүй дуртай байсан. Тэгээд хамгийн гол зүгээр нэг намайг ингээд асуудал болгоод байсан зүйл нь айгүй шархтай байсан. Тэр шархаа ерөөсөө яаж нөгөө эдгэхээ мэдэхгүй эсвэл яг тэр алдаагаа яаж ингээд өөрийгөө уушлахаа мэдэхгүй явуулсан. Тэгээд тэрийг бол ингээд бүр дахин ингээд гаргаж ирсээр байгаа сүулт нь яг ийм уучлж тэр асуудалд бүр ингээд цэг тавиад дууссан гэх юм уу. Тэгээд ирэхээр хүний амьдрал ер нь бол айгүй амархан болчтой юм бэл. Яг үнэндээ амьдрал бол амар амархан. Бид нар зүгээр ингээд юмыг дотроо ингээд байлгаад байдаг. Тэгээд юм дотор ингээд байлгаад ахаар тэр нь илүү их тийм харамсал дахин бодогддог ч юм уу те. Шанал болоод хөвчдөг. Яг үнэндээ бүх ингээд мэдэрч байгаа мэдрэмжээ аль болох ингээд гаргаад ярих нь хүнд ямар ч нэг тийм дотроо юм авч үлдэхгүй байх чинь ер нь ирээдүйд сэтгэл зүйд амар том чухал үүрэг нөлөөд байгаа. Тэгээ би яг энийг яаж бүр ингээд тод мэдэрсэн бэ гэхээр яг аяллагын туршид ингээд гаргаал яваад байгаа юм те. Гаргаж явсараа сүултээ ямар ч гарах юмгүй болсон. Бүр айгүй гоё зүйлс ингээ бүх зүйлээ ингээ байгаар хүлээж авдаг болсон. Аялал дуусаад ирсэн чинь яг нөгөө аялал гаргаж ирсэн шиг өдрөө болгон аяллаа тэмдэглэл хийхээ болоод эхэлж байгаа шүү дээ. Мэдэрсэн зүйл болгоно хэлхээ болоод эхэлж байгаа. Тэгэл 7 хоног 14 хоног нэг сарын дараа дотроо нөгөө нэг бас нөгөө юу эргэлзээ ч юм уу эсвэл ийм баах юм дарцсан юмнууд үүсэж эхэлж байгаа. Тэнгүүд нэг жоох юм сэтгэл санаагаар яд ундаг ч юм уу те эсвэл жоох юм шанал гуниг үүсдэг те.
Тэгээд энийг ер нь өдрөө болгон яаж хийж байгаа л гаргах хэрэгтэй юм байна. Бичээд ч юм хамаагүй тэмдэглэлийн дэвтэр дээр. Тэгэх юм бол хүн хамаагүй эрүүл сэтгэх юм байна. Эрүүл яг өөрийгөө авч явах юм байна гэж л ойлгосон. Тэгэхээр ер нь зөвхөн хүнтэй сайн ярилцал гэж хэлдэг. Ингээл ярахад октод дуусна шүү дээ. Ингээл ярахад зал арайч. Хүнтэй ярилцах бас боломж болцоо бүрдггүй байдаг штэ. Одоо тэнгууд миний хувьд бас ингэ байсан байхгүй юу? Ер нь ингээл нилээн бүр болцсон. Тэнгууд ингэ хүнд ярихаар уусаа хүн болгон өөр ингэсэн асуудалтай байгаа. Хүн болгон бас амьдралаа яг явж хахад би ганцаараа зовоод байгаа юм шиг надад хэцүү байгаа юм шиг ингээл би ингээд тэнгууд ингээ нөгөө хүмүүст ингээ дараа удчих юм болов уу гэж бодоод би ингээ ярихгүй бүр ингээ өөрөө ингээд болно ингээд үлдээсэн. Тэнгууд тэр үед юу амар ингээ надад нөлөөлсөн бэ гэхээр ингээ бичих байсан. Ингээл яг дэвтэр цаас олцсон үедээ ингээл яг тухайн үеийн мэдрэмж ингээ бодогч юмнууд ингээ бичиж гаргаад тэрийг заавал хүн уншгалгүй шүү дээ. Тэнгүүд яг тийм ингээ хаяа ингээл шүн нойроо унтаж чадахгүй заяа бүр ингээл бодолтой бүр ингээ дарагтаад тэнгүүд нөөцөө гаргаад бичдэг. Тэгээд за өнөөдөр ингээд ингэсэн энэ бодлол юм байсан тиймээс ингээд бичээд тэнгууд тэр бас ингээд хүнтэй ярилцсан юм шиг бас мэдрэмж төрүүлт юм билээ. Тэгэл одоо ингээд ямар нэгэн байдлаар одоо Монголд ч вэ гадаад ч вэ хүн сэтгэл санааны асуудал дугаасаа ордог. Тэнгууд ингээд ганцаараа байгаад ах юм бол гарахгүй байгаад хамбал бүр хэцүү нөхцөл байдалд орт юм билээ. Тэнгууд би ингээд тэрийг гарахгүй ингээд амар удаа нууж усаахгүй тэгсэн чинь би ингээд хүнтэй уулзгаас ингээд бүр ингээд халширдаг болчихсон ингээд найзуудтайгаа хүртэлцээ. Тэгээд ингээд бүр ингээд гэртээ ганцаараа ингээд бүгээл тэнгууд хамгийн ингээд хүн хайхаасаа илүү юм өөрийнхөө тав тухтай байдлыг ингээд газар хайдаг болсон. За би ингээ хөнгөө одоо нэг тийм модон донд очиж суувал ингээ тайвшруулч юм уу тийм ингээ зүгээр ганцаараа байхаа ингээл илүү их бодоол ингээд явдаг болсон. Тэгэхээр тэр бол амар бурамлав илүү бүр ингээд цаашлуулад идэв юм билээ. Тийм болохоор ямар нэгэн байдлаар сэтгэл санааны асуудалд орж байгаа тохиолдолд аль болох хүнтэй ярилцах тэр нь эргэтэй ч байна уу, эмэгтэй ч байна уу, таньдаг ч байна уу, таньдгүй ч байна хамаагүй. Хүнтэй ярилцаж чадахгүй байгаа тохиолдолд бичдэг байна уу, зурдаг байна уу хамаагүй. Ямар нэгэн байдлаар гаргаж иж өөрийгөө илүү сэргээх юм бэл. Би болохоор ChatGPT дээр биччихдэг. Ер нь одоо бол тийм тийм. Одоо харин тийм зүйлээ. ChatGPT дээр биччихдэг яг үндэ. Би бас ер нь бас тэгж бас яг ижлэн яг чиний яг хэлээд байгаа бас яг мэдээд байгаа байхгүй. Гэтэ хүн болгоно яг team phase-ийг яг өнгөрүүлдэг юм шиг байгаа. Хүн болгоно яг тэрнтэй тулдаг юм шиг байгаа. Тэгээ хамгийн гол нь бас би болохоор яг саяны яг хэдэн сарын өмнө яг миний яг одоо шинээр сурч авсан юм яг өөрийн азапт хийж чадсан юм болохоор яг одоо цагтаа байж сурсан. Хүн өнгөрсөн цагтаа байгаа тахлаар нэ өнгөрснөө бодоод өөрийгөө уучлах чадахгүй өнгөрсөндөө гомдоол харамсаал те олон юм бодоод идэм байх. Тэгэнгүүт яг ингээд эн чинь болоод өнгөрсөн зүйл. Одоо цагийгаа яг мэдрээд эхлэхлээр бүх юм ингээд тод болоод гээйлэг болоод амьдрал ч гэсэн амархан болоод эхэлт юм лээ. Тийм тэрнээ гэдэг те. Яг ингээд миний мэдэрсэн зүйл нь аялал дээр одоо цаг дээр ихэнд бол би ингээд баг 4 улсаар явсан байхгүй. Тэгээд тэр 4 улсад явхад ямар нөгөө нэг юу гарсан бэхээр бүх өнгөрснөө бүр ингээд яг ухаан ороод мэдэрсэн бүх зүйлээ ингээд бүр ихнээс нь ухраагаад бодоод бодсоор хагаад 4 дахь улсаас эхлээд яг одоодоо ирж байгаа байхгүй. Яг би одоо энд юу хийгээд байгаа вэ? Тэнгүүд л яг одоодоо ирэнгүүт л ахаад нэг ухарна. Тэр нь яг аялал ихснээс хойш 4 дахь улс хүртлээ. Тэгжэл ахаа нэг улс өнгөрчин. Тэгээ яг жинхнээсээ одоодоо ирсэн цагтл бүр жинхэнэ нөгөө нэг бүх химик нөгөө нэг байгаагаар хүлээж аавна. Жижигхэн зүгээр ингээд салхи хүлээгдэл тэр салхийг бүр ингээд мэдэрч гоё болдог гэх юм уу те. Тэгэд ингээд монголчуудын хувьд нэг ингээд хүнийг жоох ингээд эвдгээд байдаг том асуудлыг би ингэж харсан. Одоо чинь би ингээд нэг том урт аялал хийгээд болчлоо те. Тэнгүүд тэр хүнийг шууд хүмүүс мундаг хүн гэж харж. Мундаг хүн сэтгэлээр унжлахгүй, уйлжлахгүй эсвэл яаж болохгүй гэдэг тийм юугаар ингээд хандаад яг үнэндээ хүн болгон ямар ч мундаг хүн байсан яг адилхан хүн болохоор хүний мэдэрж байгаа бүх мэдрэмжүүдийг мэдэрнэ. Зүгээр ганц ялгаа нь давуу тал нь зүгээр л тэндээс хордон гарч чаддаг. Өөрийг хордон гаргах чинь. Тэр айгуу чухал. Тэгэхээр ер нь хүн ямар ч ингээд мундаг хүн гэж харж байгаа ч гэсэндээ тэр хүнтэй яг л адилхан хүн шиг л гоё ингээд олон фолловерстэй хүмүүсийг амар дүүжилчдэг те. Чаг олон тахчтай болохоор чи хийж болохгүй. Чамайг өстой энэ хүртэл чинь дэмжиж явлаа шүү гэдэг үг бүртэй. Олон тахчтай болохоор ингээд юм хүнд өрөнд орсон гэдэгтэй ингээд барьцаалагдсан юм шиг. Тэгэл ялгаагүй л хүн байгаа штэ. Алтан онон тэгээ тэрнээс бас ухаарна. Хамгийн гол нь хүн чинь тэгээ алдчихэж л ухаархаас биш те. Одоо саяных шиг тэгээ би ч гэсэн тэгээ ингээд бүгдээрээ гिजлэн те. Өнгөрснөө харж ийж тэрэндээ харамсаж ийж тэрийгээ тунгааж ийж л одоо цагтаа байх нь чухал гэдгийг ойлгож авч байгаа байхгүй. Хүн хэлэл одоо цагтаа байх нь чухал гэдээ хахад л ойлгохгүй шүү дээ. Яг үндэ бүх нөгөө нэг яг үнийх нь муухай тэнэг юмнууд бодмааргүй гэдэг штэ хүн ер нь зүхтдээ штэ бүх тэр демнасаа зүхтдаг байхгүй юу. Тэгэл яг өөрийнхөө демэнтэй нүүр тулчаад бол тэгэл тулах нэг арга нь өөрөө яг тиймэрхүү челленж хийх баг гэж челленж тийм. Гол челленжтэй
тулахгүй бол тэр хоёроос очрохгүй байдаг. Тэрийг жижиг шамаагүй юм чаленжтай ингээд тулах хэрэгтэй гэж боддог. За би та нарыг жинрогоор ахаад тайлъя. Тэгээд та нарт нэг төрлөөс нь та бүхэнд хийж өгье заяа. Тэгээд ямар вэ гэдгийг та юу вэ гэдгийг та амтар ах юм тий. За би чам хийж өгье. Чи тэгээ хийж өгье. Чи тэгээ таагараа заяа. За би чам грэп хийж өгье. Тэгээ чи таагаар. Cheers. Green grape, strawberry, plum, grapefruit, peach. Enjoy the taste you like. 5 fruity flavors of Jinro. The world's best-selling spirit, Jinro. Энэ 5 дугаар маань уух зүйлтэй алкогоолтой явж байгаа болохоор бас айгүй гоё хөвгчлөлтэй яваад. Гэтэ бус дугаар бол маань муухай гэсэн үг биш шүү. Ялч уучхаар ингээд цаанаас инээгээ. Цаанаас дайлжгнаа зоол малгч инээж минь. Тэгээд энэ удаагийн онцлж байгаа бүтээгдэхүүн маань манай Jinro-гийн жимстэй сүүжнүүд маань аваа. Тэгээд дэлгүүрт дараа та бүхэн Jinro гэдэг бичгээ хараад заавал авах хэрэгтэй. Тэгээд Jinro сүүжин маань одоо дэлхийн номер 1 сүүжүү та бүхэн Google-ээс ChatGPT-ээс асуусан ч болно. Чи ChatGPT-ээс асуугаар зэ. World number 1 сүүжүүгэн ялч Jinro гэж гарч ирдэг. Тэгээд Солонгостой бас номер 1-ээр ордог. Тэгээд өнгөрсөн дугаар дээр тэр нөгөө чамсуул гэдсэн чи Чамисүүл гэж. За ахаа буураад утгах үдэн чи Чамисүүл гэдэг байсан юм билээ. Тэгээд Jinro is back гэд бүтээгдэхүүнийг ярьсан энэ удаагийн ярьж байгаа манай жимстэй байгаа. Тэгээд маш олон төрөл байдаг. Жимстэйгүүд нь бол мэдээж амтлагын хувьд бол айгу зөөлөн амттай байдаг. Тэгээд та бүхэн сая plum ууж үзлээ, grapefruit ууж үзлээ, peach ууж үзлээ, green grape ууж үзлээ. Тэгээд Jinro-гийнхандаа баярлалаа. За дээрээс нь манай Terra байгаа. Тэгээд бас Солонгостой нэлээд нэгөр ортог бас пи байдаг. Монголд бас ирээд танигдаад бас утцсан байна. Тэгээд Kelly-г бид нар эхний 2 дугаар дээр ирсэн тий. Kelly бол Terra-гийн дүүн гэж би яриад байгаа. Тэгээд Kelly бол бас Jinro is back буюу одоо нөгөө тунгалаг сөөжүүд байгаа бол маш төгсдөг, маш гоё хоршдог. За жимстэй сүүжүүг бол пивтаа уухаас илүүтэйгээр зөв жимстэй болохоор зөв шотоор нуугаад тэгээ пива ингээд уугаад явдаг. Цогцлогоотой юм билээ. Тэгээд Jinro брэнд маань 100 гаруй жил хаа. Тийм 100 жил болж байгаа ийм брэнд байдаг. Тэгээ Height гэдэг пив биш үү? Тэр компани аахгүй. Jinro Height гэдэг. Би буруу санаагүй бол Jinro Height гэдэг компани байдаг. Тэгээ Terra-гийнхаа өрн мөрийг ч гэсэн яг өөр газраас авдаг. Тэгээд Солонгостой үйлдвэрлэдэг. За Jinro-гийн усны хувьд бол маш одоо цэнгэг тий усаар бас жишээ нь хийдэг гэх мэтчлэн. Тийм болохоор дэлхийн номер 1 брэнд гэж тооцогддог. Амтан ч гэсэн өөр байдаг юм лээ. Маш олон сүүж байдаг шүү дээ тий. Ингээл дэлгүүрт хөрөгчөнд ингээл маш олон сүүж байдаг. Тэр дундаас та бүхэн Jinro-го сонгож байгаарай ч гэдэг. Тийм нэг ялахад хэцүү яа тэгэхээр одоо энэ сүүжнүүд бүгдээрээ юм ногооншилтэй байдаг. Тэгээд яг Jinro гэсэн бичгийг харж дагаад аваарай. Яалтгүй амтан илүү гоё зөөлөн байдаг шүү. Тийм ээ зөөлхөн байна. Ус муснаас шалтгаалаад тэгээд чанар явж гисэн хондоо байдаг шүү. Тэгээд Jinro-гийнхандаа баярлалаа. Дараагийн дугаарууд дээр та бүхэндээ бас танилцуулаад явах хаа гэж бодож байна. За өргөжлөх үү? За төгсгөлөө бүгдээрээ. Төгсгөлийн 2-3 асуулт руу гарах уу тий. Чи Герман явах шийдвэрээ өөрөө гаргасан юм уу та хоёр ярилцчихад? Угаасаа би урлагаараа суралцсан гэж ярьжсэн юм. Би Франц руу явах гэж байгаа. Тэгтээ дараа нь Герман ч юм уу гэл ер нь тэндээс надад дуудаал хийсэн. Ер нь энэ цаанаасаа дуудлага байгаадсан. Тэгэл ер нь бол өөрөө шийдвэрээ гаргасан. Тэгэл гэтээ битээр бол Герман руу буцаж явахгүй. Өөр газар руу явна. Тийм. Европ руу явна. Тийм байгаа. Зөв. Тэгээ буцаж ирэх юм уу? Мэдээч ирэх их орондоо ирнэ штэ. Ирэх бодол байгаа. Гэхдээ тэгэл харж илээ. Монгол хүн штэ. Би яг гадаад хүн гэж төсөөлөд байгаа. Чи яагаад түүнээс хойш гадаад анханасаа яг Монгол охин алтлаа буруу яриад байгаа. Төсөөлөл маань л буруу яваад байна. Тийм угаасаа Монголдо эргэж ирнэ. Тэгэл 2 жил болоод ч юм уу тий 3 жил болоод ч юм уу байнга ирж чинь тийм л бодолтой байгаа шүү дээ. Ер нь бидний ирээдүйн амьдрал нэг тиймэрхүү л болох бахтай бидний дүүнрий ч юм уу нэг юм. Өөр оронд амьдарцгаадаг эндээ ирээд жоохон жаад эндээ зундаа ярьсны өвөлтөө Пукет руу явчлаг ч юм нэг. Тиймэрхүү амьдралтай хүмүүс сайн. 9 сар ингээд ажиллаж байсан өвлийн 3 сар болонгот баа гэж явж авдаг. Тэгээ уусаа ер нь одоо бараг үүссэн байгаа. Өвлийн 2-3 сар байчаад буцаж ирсэн байдаг тий. Тэгээ түрүүн нөгөө хідүүлээ нөгөө уналт босолт ингээл юм ярьсан шүү дээ. Жохон ингээ сэтгэлийн ингээл асуудлаас үсээд ингэдэг. Тэрэн дээр зүгээр надад нэг бодогдсон юм надад нөгөө хідүүлгийн подкастны сэдвтэйгээ холбож ярихад одоо нэг хайр дурлал те болцоон дээр ингээл хин инээс ингээл шарах авчаал те тэнгүүтээ үерхэл болцоо болгоныг яг тэрүүгээр ингээ төсөөлөөд те тэр хүнээрээ ингээ төсөөлөнгүүтээ одоо бистэ хэрэгтэй нэг хизээч ингэхгүй одоо эмхтэй хүн бол юм тийм ингээл өөрсөн дээр ингээл амар хаалт тавьчаад байдаг те тэгэхгүй аль болохгүй ингээ нээлттэй өөрийнхөө ингээ те
үнэхээр дурлж ивэл дурлал та яа тийм тэр дурлал бүтлгүүд нүү бүтэн үү хамаагүй тийм ингээд сэтгэл чинь хөдөлж байл тэр сэтгэл хөдлөлийг гарга битгий өөрийгөө байр ингээд ирээдүйд санаа зовхгүйгээр зүгээр ингээд амар гоё яг одоо яа тийм сэтгэл чинь хөдөлж ивэл чи амьд байна гэсэн үг шүү дээ ингээд фил ингээд айл болохгүй гадагшлуул жаргалтай байл жаргалтай байна гэдгийг гонжийл гонжины гэдгийг ууралж ивэл ууралж ин гэдгийг илэрхийлээд бүтэн үү бүтггүй байна уу гэдгийг зүгээр тэр үед нь хаяад амар гоё яг ингээд залуу насаа мэдэрч амьдраасаа гэж амар хүсдэг байхгүй тэгэхгүй бол зүгээр миний ажиллаж байгаагаар одоо ингээд жилийн дүүнер ч юм уу ингээл дүүнер мүнэртэй ингээл тэгэнгүүт жоохон одоо нэг тийм тэр юунаас нэг тийм байхгүй болсон юм шиг санагдаад байгаа байхгүй ингээд харин ч мэдрээд байгаа юм шүү дүүнер. Үгүй. Мэдрээс илүү мэдрээд байгаа юм шүү. Тийм болцоо тийм үерхэл юмнууд нэг тийм амар сонирн болцоо. Нэг тийм ойлгомжгүй харилцаанд ингээд бүгдээрээ ингээд нэг бүгдээрээ situationship хийх ингээд нэг тийм байдаг болсон ингээд хүнтэй ингээд үерхлээ гэх тэнгууд ингээд амар их юм хариуцлага хүлээж ин гэж ойлгодог ч юм уу яадаг чинь зүгээр нэг анхныхаа үерхлээсээ тэгж төсөөлдөг ч юм уу тэнгууд ингээд бүх юм дээрээ ингээд хаалтайл үгүй би ийм хүн биш эмэгтэй хүн бол юм байх хэвээр гэл ингээд тэрэн дээрээ ингээд амар ингээд тэг би хэлдэг хаа үгүй ерөөсөө тийм байхгүй чиний ингээд анхны учирсан хүн чинь одоо ийм байлаа гэд бүх хүн тийм биш шүү дээ одоо наад ингээд чиний харьцаад байгаа залууч ингээд амар хөөрхөн чам сэтгэл гаргаад шивч зүгээр ингээд уулзаад үзчихэж гэдэг үгүй гэл ингээд байдаг байхгүй юу. Тэгээ би тэднэрт хэлдэг байхгүй юу. Чи зүгээр уулзаад үз, болцоод үз. Яа тийм эхний удаад чи буруу ойлгоцсон байж болно. Чи хоёр дахь удаадаа ингээд чи бүр хүн болгонд төгсгөн гэж байхгүй. Үнэхээр чиний хизээж хүлээн зөвшөөрч чадахгүй гэдэг тэр зан характерыг ч л гарахгүй болвол сайн тал байгаа штэ. Чи сайн талыг хараад ингээд уулзаад үзээч. Яа тийм зүгээр ингээд ажиллаа тараад уулз болц яв гэж хэлдэг байхгүй юу. Тэрийг ч гэсэн би энэ подкастаа одоо сүүлийн дугаараа дахиндуулж бас дахин хэлмээр байна. Мөнгө өгөх надад мөнгө өгөх хэмжээний л ортой. За асуулт асуух гэдэг юм болов бодлоо дундуур. Гэхдээ тэгж амар явах хэрэгтэй, ер нь үзэх хэрэгтэй. Гэхдээ ингээд угаасаа шинэ иймэрхүү хүнтэй таарах байсан юм дөө гэж нэг юм бодмоор заяа. Ингээд токсик хүнтэйгээ нэг уучирснаа тэрнээсээ салснаа ахаа токсик хүнтэй үерхээ тэгээ ахаа салснаа ахаа токсик хүнтэй ингээ үерхэд байдаг хүмүүс байдаг гэж байдаг. Яг тэр токсик хүнтэй татагтаад байдаг. Тэр нь миний ингэж бодоод идэв. Одоо би ч нэг токсик харилцаанд байж үзсэн тий. Тэгэнгүүт тэр нь ерөөсөө л тэр токсик харилцаанаас салчаад юу ойлгож авсан бэ? Өөрийгөө бас эдгэж ангааж чадсан байна уу тий? Юу ойлгосон байна? Бас red flag-уудыг харж чадсан байна уу тий? Тэр тэгэхгүй нөө хүмүүс одоо ингээл үерхчээл шууд дараач хаагаа үерхэл шууд дараа нь шууд болцоод өөртөө нөгөө ертөнцөөсөө өгөхгүй тий зай өгөхгүй. Тэгмүүд бас нэг тэр хугацаанд болоод өнгөрсөн зүйлийг бас ганцаараа тунгааж бодож мэдрэх тийм хугацаа хэрэгтэй шүү дээ. Тэр хугацаагаа өөртөө өгдөггүй. Тэгмүүд миний бас ингээд анзарж агаар дийлэнхтэй эмгтэй хүмүүсийг би одоо мэдж байгаа шүү дээ. Эрэгтэй хүмүүсээс мэдгүй. Тэгмүүд ингээд маа дүүнер мөнөр гэх юм бол ганцаараа байх хугацаа өөртөө өгдөггүй. Ерөөсөө байнга л ингээл яг уг нь ингээд миний мэж ингээл болцоод байгаа байхгүй юу. Тэр нь нэг талаараа зүүч гэсэн нөгөө талаараа бас нэг дутагдал байгаа байхгүй юу. Чи ингээд жоохон зай өгöd гэж тэгээ жоохон ганцаараа байгаад таа чи ганцаараа байж сураатгаа чи. Тэгэхгүй бол нөгөө нэг ганцаараа байж чадахгүйгээсээ болоод хүмүүстэй болцоод идэг. Тэгээ токсик харилцаа руу ороод идэг. Тэгээ ганцаараа байж чадахгүй тийм independent биш байхаар чинь weak байхаар чинь тийм хүмүүсээ л татж байгаа байхгүй яг үндэ. Тэнгууд тэр таталцлыг таслан зогсоохын тулд ганцаараа байх хэрэгтэй хэсэг хугацаанд. Нэг юм жоохон ингээ хэцүү байсан чинь хажуу талаас нь наа гэсэн чинь ингээл нөгөө хүнийхээ ямарч нөгөө нэг улаан байна уу юу байна уу тий харахгүй ингээл очиод тий ганцаараа байж сурах хэрэгтэй. Ганцаараа байж чаддгүй хүмүүс яг байд юм аа. Шууд ингээ үерхээ дараалаад үерхээ явчихдаг. Тэдэр дандаа хамгийн токсик үерхээ. Тий тийм ганцаараа байж сурах хэрэгтэй. Гэхдээ хитрхи ганцаараа байж болохгүй. Тий. Тэгэхээр бүр нөгөө нэг чи хоёлаа шүү дээ. Чи хоёлаа болцсон шүү дээ. Чи бүр Япон хоёлаа шүү дээ. Одоо тэрнээс өмнө энэ чи одоо тэрнээс өмнө чи Узбек ирчим болж байна. Узбек орж аялалаа. Танилцаал явуулчлаа. Зүг. Тийм шүү. Тийм. Гэтэ бас нөгөө тэр нөө степийнхаа эхний ахлагууд надад юу санагдав гэхээр ганцаараа кино үзэж сурч. Ганцаараа гоё хоолнд ороо суучих тий. Тий ганцаараа гоё ингээд дэлгүүрхсээ ч юм уу. Ганцаараа бас сонирх шиг тий аялж маялал тий. Тэрний бүр аим гоё сонсож байгаа байхгүй. Ганцаараа мап аваад тий аялал. Скул ганцаараа дэлгүүрсээл ганцаараа активитинуудаа хийчдэг тий бие даачдаг. Тэгэхгүй заавал хажуудал нэг хүнтэй байлах гал заавал нэг хин нэгнээс хайр мэдрэх гээд дотор байгаа өөрийгөө хайрлж мэдгүй байгаа юм. Та хэд гэхдээ ингээд ганцаараа хамгийн хийж чаддгүй юм гэж байгаа юу? Одоо жишээ нь минийх юу ахгүй юу? Ганцаараа унтаж чаддаг. Ганцаараа унтаж чадахгүй юу? Ганцаараа хүнтэй унтаж чаддаг. Юу гэсэн чи? Юу гэсэн үг. Минийх болохоор юм байхгүй юу? Ингээд би киног хүнтэй үзхийг хүсдэг байхгүй юу? Ингээд яа тэгэхээр ингээд кино хөнгө бүр ингээд амар нохоотой ч хамаагүй. Яг ингээд нөгөө фокуслаж үздэг. Тэнгүүтээ ингээд яг кино дуусны дараа ингээд ярмаар санагддаг. Чи
чи сая тэр хэсгийг харсан уу? Ингэсэндээ ингээд чи тэрийг юу гэж бодож ингэж бодож ярихыг амар хүсдэг болохоор киног бүр ингээд амар үзмээр байгаа кино ч ингээл найзуудынхаа бүх групп руу ингээл чат бичил үзэл та. Хамт үзчихэл та. Цаг юу байна? Ингээл гэдэг. Бусад одоо юмнууд ингээ ганцаар барыг цагийг харцлаа штэ гэдэг. Тэгмэт ингээ кино үзэхээр болгоо хамт үзэх юм байна уу? Яалч гэдэг. Кино бол ялцчихгүй. Би л кино ганцаар үзэж үзээгүй. Би бол кино театр руу амар их ганцаараа ороод киног үзчихдэг гэсэн. Хоолыг бол одоо ганцаараа гашраачихсан. Ганцаараа хийж чаддгүй юм байна. Яг үнэхээр хүнтэй ингээ хийж чадахчсан ингээд хүнтэй хамт баймаар санагддаг. Одоо бол ганцаараа ганцаараа аялах бол амар өдөртэй болсон. Тэр нь одоо нөгөө гой харж байгаа юмнуудаа ингээд хуваалцахгүй бол ингээд гой сайхан нэг тийм мэдрэхгүй байгаа юм шиг. Тийм мэдрэмж. Яг ихний нөгөө нэг аялал дээр бол ганцаараа явж байхдаа бас тэрийг амар хэмдэрсэн баг. Яг ингээд хажуудаа ярмаар санагдаад хүн байхгүй. Тэгээд ингээд иргэн тойрны аргалж дандаа хосоор ингээд. Тэгэл өөртөө ингээд хадгалаа эсвэл бичээл үлдээж шүү дээ. Тэгээ сая яг ингээд яг тим юмнаас залхацсан байсан яаж мэдсэн бэхээр ээжтэй цуг яваад тэгээ яг тухайн үед л анзаараагүй. Ээж тэгэл ингээд яг анх удаа ингээд гадагш яваад бүх юм ингээд үзэж байгаа штэ. Тэгэл хажууд юм асуугаал яриад би ингээд тэгж дараа нь би буцаа явсан гэдэг чинь буцаад ганцаар явж байгаа штэ. Тэгсэн чинь яг нөгөө нэг юм хажууд хүн ингээд ярихгүй байсан чи амар эвгүй санагдаад тий. Вау уул. Тий яг тийм шиг. Тэгээ сая яг ингээд бас Филиппинд очиод яг ингээд нөгөө арал марлаа ингээд бүгдийг ганцаар ингээд үзэж байгаа. Тэгсэр нэг тийм гоё мэдрэмж бас ингээд авахгүй л байгаа шүү дээ. За ийм байд юм ингээд бүгдийг. Тэгээ дараа нь ингээд цуг ингээд хүнтэй цуг ингээд явангуулж бас арай шал өөр. Тэнгүүл одоо л яг ингээд ганцаараа аялахаас яг үндэ бүр аим залхацсан. Үгүйсэж яалч удаан аялсан би ганцаараа. Би бодсон чинь ганцаараа ер нь их ууж мууд сууж чадахгүй мó. Нэрээ бас тэгж чаддаг. Наадах гэсэн бодож байгаагүй. Тийм бисаа бодож ер нь ганцаараа ер нь бүгдийг нь хийж чаддаг. Гэхдээ нэрнгээсээ ганцаараа бол ер нь бол ууж чадахгүй мэн. Тэ. Гэтэл нэг киноны нэг хэсгүүд дээр клипийн нэг хэсгэн дээр нэг юм амар гоё лаунж дотор ганцаараа ингээл нэг юм коктейл шивэлээ. Бас нэг үзмээр ч юм шиг тэ. Нэг үзчмээр ч юм шиг. Тул хувцаж бодож гараад текэн дээр нэг коктейл уучаад хариад подкаст ганц. Тэ. Тэг жоохон бас нэг тэгэж үзмээр гэтээ үзэж байгаагүй болохоор ер нь үзэж үзэх хэрэгтэй байхаа гэж бодоод тийм байна. Наадах ч өстө үзэж байгаагүй юм байна. За анаагүй тэгээ суужвал битээ очиж саадуулаад дараа. Битээ саадуулаараа ганцаараа л үзэж байгаа шүү. Би үсээ аялж байхдаа яг тэгж исэн юм байна. Ганцаар ерөөсөө паб энтерлөө орч чаддгүй юм байна. Нөгөө нэг ингээд ганцаараа яг тэгээ суух ч амар юу санагдаад байх надаа. Тэгээ заавал нэг юм хүнтэй танилцаа найз мэс тооч юм цуг ордог ч юм уу. Тэрээс бол ганцаар хийжээ ш. Тэгэл тийм үе гаруул зүгээр ингээл байгаа газар ингээл байж л байдаг. Ганцаараа л хийжээ ш нэрдэг чадахгүй. Тийм ээ. Би болонготой яг клуб бол оюутан байхдаа ганцаараа орчдөг байсан. Тэгээ ганцаараа гоё шоудаал тэгэл гоё бүжил тултал бүжиглж байгаа л тэгэл орчдөг. Тийм. Яаж гэхдээ ганцаараа тэгээ текэн дээр очиод дуух чинь бас үгүй тэр чинь нөгөө нэг юм одоо pub lounge тийм. Гэтэ ганцаараа гараа шоудахтай мэдээж ирэх баг уухгүй. Ер нь бол зүгээр яг тэрээс бүжиглэхэл тийм бүр зад бүжиглэх юм артын ганцаар авч байгаа. Тийм бүр яг зад бүжиглдэг. Тийм. За ингээд дуусахыг тэгээд бид бүхэнд хамт байсанд баярлалаа. Бид бүхэн үздэг бүх залуучуудтай баярлалаа. Тэгээд та гуравтаа амжилт хүсье. Зоол найздаа маш их баярлалаа. 5 дугаарыг дуршвасан тавьсан баярлалаа. Бүгдээ зоол найздаа баярлалаа гэдэг дахин хэлээрээ. Найз үнэхээр сайхан хантай байлаа. Зочдуудаа үнэхээр сайхан зохицуулж байлаа. 5 дугаарыг дурш би одоо зочин дээр толгой өвдсөнгүү гэдэг. Зол найз зохицуулсан юм. 5 дугаарыг одоо зочдыг зохицуулсан маш их баярлалаа. За тэгээд Вазадаа амжилт хүсье. Дараагийн аялалд амжилт хүсье. Өрсөнд бас баярлалаа. Япон охинд нь амжилт хүсье. Харин тийм ээ. Бири хармаар бай. Girlfriend хри. Хамгийн их зовж байгаа бол ганц асуудал юм. Тэгээд хоёр маань удахгүй одоо унган илшгээ сайхан. Нэг нь монгол хэл сураад, нэг нь япон хэл сураад бүр удахгүй бутаваад Акуха аврагынхаа ардаас. Акуха аврагыг ярьсан нь нэрээ. Дүйн Акуха авраг. Акуха аврагс wife is ярихгүй. За тэгээд амжилт хүсье. Аялалд нь амьдралаа амжилт хүсье. Relationship амжилт. Ануката бас уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Тэгээд олон гоё юмнууд бас хийгээрэй. За золоодоо болон пүүдээ бас дуудаж оролцуулсан баярлаа. Гоё яриа өнгөрнүүллээ. Гоё суулаа. Нэг оройг бас гоё өгчлөлтөө өнгөрүүллээ. Баярлаа. Би санс үг хэлээч. Тий, ер нь урьж оролцуулсанд баярлаа. Тэгээд ер нь сүүлийн баг 4 сар ингэж гоё сууж тухтаа ярилцаагүй. Яг ийм нөгөө ярих хэрэгцээг ингээ гаргаад айгуу гоё юм. Тэгээд ер нь ингээд хүмүүстэй ингээд ярилцахад бол надад бол ингээд хамгийн гоё мэдрэмжүүдийг өгдөг зүйл харилцаанд орох тий. Тэгээд урьж оролцуулсанд маш их баярлалаа. Тэгээд сайхан ярилцлаа. Баярлалаа. За зол найз маань эцсийн үг нь чадаа. Одоо эцсийн үг яа.
За тэгээд пүүдэ баярлаа. Одоо пүү яг анх надаа ингээд подкастны чи хөтлөгчөөр орох уу гэдэг юм би бол ингээд тэгэл та гэж хүлээж авсан. Тэгээд яг миний хувьд баг 2 жил мэлийн дараа ер нь надаа ингээд сошиал орчинд подкаст нэвтрүүлэхээр оролцож байгаа. Тэгээд бас өөрийнхөө хувьд бас жижигхэн ингээд даваад орж ирж байгаа. Тэгээд бас эргээр хүлээж авч байгаа хүмүүстээ баярлалаа. Сүргөөр ч гэсэн хамаагүй бас намайг хүлээж үзсэн хүмүүстээ баярлалаа. Тэгээд бас тодорхой хэмжээнд ярилцах хэрэгцээ байсан. Тэр хэрэгцээг маань хангасан пүүдэ болон хүрэлцэн ирсэн очицтай маш их баярлалаа. Тэгээд ер нь бас дараагийн төлөвлөсөн зүйлс маш их байгаа. Тэгээд баярлалаа. Пүүгийн гэхдээ пүү подкастны үзэгчид бүр амар хүрхэн амар үнэнч байдаг. Тэгээд бүгдээрэнд нь манай үзэгчтэй амар л та. Үнэхээр хүрхэн. Тэгээ үзэгчтэй хамтдаа бүгдээрээ ингээд 40 дугаар хийсэн байна. 40 дугаар баг жил хагас 2 жил төгсөж байгаа. 40 дугаар хийсэн байна. 40 дугаарын турш хамт байсан бүх үзэгч нартаа баярлалаа. За тэгээ дээрэс нь манай Jinro сүүж болон Tera Kelly гэдэг пивнуудыг та бүхэн санаж авах гэдэгт найдаж байна. За эргээд манай боловсролын төв болох Ногоон Jade манай тэгээд бүх залуучууд байгаа Ногоон Jade рүү зориорой. Насанд хүрсэн бол Jinro-гоо угаарай. Бас хэтрүүлийн хэрэглэхийг хориглоно. Бас манай эмэгтэйчүүд маань амьдралынхаа бүх үе шатанд Camloud брэнд ашиглацгаарай. Тэгээд нэвтрүүлгийнхаа багийнхандаа баярлалаа. Найруулагч, продюсер, захирал нэвтрүүлгийнхаа багийнхандаа маш баярлалаа. Тэгээ энэ хугацаанд бас нэг меншн хийх байгууллага өстой байгууллага маань манай JJ байгаа. 40 дугаарын турш баг хамт явсан гэж хэлэхэд хэлсдэхгүй. Энэ дугаарыг энэ нэвтрүүлгийг болоход тусалсан байгууллага байдаг. Тэгээд JJ-ийнхандаа бас баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар season 5-аар эргээд бүгдээрээ хамтдаа уулзцаая. Bye bye. За манай Ногоон Jade-ийн билгийг татж байна. Баярлалаа. Ногоон Jade. Гэт. За манай Camloud brand. Энэ дотроо бүр амар гоё том юм байна. Чи гаргаж ирээд харуулъя. Оо. Бүтэн package. Эмхтэй брэнд болохоор бүтэн package аа. Манай эрэгтэй яг зөв. Дотроо бүр 5 бүтээгдэхүүнтэй юм биш үү? 5 бүтээгдэхүүнтэй. Бүх хэрэгтэй бүтээгдэхүүнүүд нь байгаа. Манай эрэгтэй ч гэсэн гоё бүтээгдэхүүн байна. Тийм Bean brand-ийг угаасаа айгуу сайн гэж сонсч байсан. Тийм. Nice. За. Баярлалаа.